Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн. За сайн байцгаана уу? Сайхан амарцгааж гин үү? Манай Эрка доош хараад ичээд ахиж байгаа юм. Ичингүүрэн бадараа. 104.5 84.5 дэлгөөн дээр таягийн цаг мөчид ичингүүрэн баларсан Улаанбаатарын өглөөний нэгэн шинэ өглөөг өгөхөд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид ичингүүрэн баларсан Эрка түүнийг нь хөхөөлөн дэмжсэн очроо юу ч бодоогүй заяа найруулагч Мизугийн хамтдаа энэ өглөөг Хөр муухай хэлэх хөхөөлөн W45.cg-ийн вебсайтаар бомбөрцгийн үнцэг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. За харин үзхийг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд Facebook дээр хайгаарай. Тэгвэл яг одоо дүрстэйгээр бид таны өмнө гарч байгаа. Мэдээч 84.5 104.5 дээр дэлгөөнд тааруулан биднийг сонсож байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Радиогийн шуудуудаас 9986 1045 нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл 8866 1045 дугаард холбогдорой. За тэгээд бүгд дараагийн бодлого ээжи мэ халуун ам бүлээрээ гэр бүлэрээ гоё бүгдээрээ цугларчиж байгаа байхгүй. Ярка гарсан чи ингээд сэтгэл амар тэнийгээд ингээд дүүрчиж байгаа байхгүй. Бүх ууртай байсан стресс алга болчих шүү дээ. Тэгээд сонирн буугаа шүү. Намайг харахаар уурлаад байсан юм уу? Гэр бүл гэж бодох юм бол үгээ бодоорой. өнөө очоо өнөө шүү надад. Гэр бүл гэж бодох юм бол байгаа сте. Чи битээр одоо аав ээж гэж бодъё зэ. Манай найруулагч Мизүү хүүхэд гэж бодъё. Тэгэхээр үгүй хадам аавгүй байх айгу хэцүү байлээ энэ тоног. Яхэр хатам аавынхаа нэм хүчинд амьдэрдэг хүмүүс байдэн шүү бас. Нүүдгэн. Нэр Эрког ороод ирсэн чинь бүр ингээд баярлаад нэг жоохон хөвгт баярлаад байгаа юм шиг те. Хөөрөд харин доор нэлийн дэгдлээ энэ үн чимээр. Дэшиг шаталтаар гардаг микрофоныг арчилж яахгүй байсан би. Ингээ ороод ирсэн навсаац ийшээ мишээ ингээд албицсан. Хоос мосон дарагдчих марагдчих. За манай сонсогчд мань Эркатай бол сайхан амарцгаагаад ирсэн өгөөд бас мэдчилгээ явж ш тэ. Тийм байна. За мэшин давалгаагаа эхлүүлцгээе. 7 сар ер нь амралтын сар болчихж байгаа учраас тэгээд наадмын уртын амралтууд үргэлжлэж байгаа учраас бэлэг болон маань төр завсарсан байгаа. Энэ шинээр ирсэн хүүхдэд тайлбарлаад өгчээ те. Юу лээ шинээр ирсэн өвгөнд илүү хатам аав штэ. Хатам аав шүү. Бэлэг болон маань завсарласан байгаа. Гэхдээ мэшин давалгаа болон зүрхэн давалгаа бол үргэлжилсээр байгаа. Харин энэ 7 хоногийн бэлэг болонд нэг сонирхолтой зочин байгаа. Түүнийг Эрка мэдгүй байгаах. Мэдж байгаа штэ. Би мэдсэн штэ. Мизүү над руу хэлсэн юм чи. Чам яг мэдгүй гэж бодож байгаа гэд хэлсэн. Мизүү хэлээгээ. Мизүү өөрөө мэдгүй байгаа байхгүй юу? За тэгээд нэг гинтийн зочин байгаа. Тэгээд тэр зочин болоод бэлэг болно. Эркад бэлэг болон ирнэ. Мэдсэн гэсэн чинь сандарж байгаа гэж яа. Өнөөдөр 7 сарын 1. Өнөөдөр 7 дугаар сарын 1 шинэ сар ирлээ. 7 сарын 1 ч бас эвгүй өдөр шүү тийм ээ. Яг муухай юм санагдав. Гайгүй зүгээр штэ. Шинэ сар эхэлж шүү. Гоё шүү манайхаа гадаа 100 цаг ирсэн байна. 7 сарын 1 байлоо. Тийм штэ 7 сарын 1 шүү. Би 7 сарын 11 гэж бодсон. Үгүй тэрийг 7 сарын 1 тэр гин санаанд орсон байхгүй. За тэрийг бүгдээрээ март. Тэрийг бүгдээрээ март. Дандаа гоё зүйлүүд бодъё. Гоё 100 болцсон. Тэгсэн чинь нөгөө хүмүүс тэгэдлээ штэ. Нөгөө пост оруулаад л штэ. Юу гэж оруулж ийн гэхэл ингэж аахгүй. За хүүтэн байна, дараад байна гэж тоглосон юм аа тий. Энэ халуунаа болооч. Хүмүүсийн ааш зам нэзэж олдохгүй. Франц юм а гэдээс нөө. Айгу халуун байх юм бэлээ. Дандаа 26-аас дээш хэмээн дулаантай байгаад ах юм бэлээ шүү ари өдрүүдэд тийм үү? Одоо их яагаад хар маш авчваа гэж боддог шүү дээ. Махатаага өмсөөрэй. Наршихаас сэргийлээрэй. Монголыг тойрсон улсуудад бол алж илээ шүү дээ. Баг үхэл хагцалтайгаа тулгараад л шүү дээ. Тулсан шүү дээ. Европын орнуудаар ч юм бол халуунаасаа болоод нас барсан хүмүүсийн тожоо 40 бол наахан зах юм бэлээ. Ингээ явчихж байгаа байхгүй юу? За ингээ дэлхийн цагаагаарын хувьд гэвэл яг ааш нь олдохгүй хүн шиг л байна. Модтой хүн шиг л байна. Очроо шиг байлаа. За ямар таснаа Эрка мань өнөөдөр амралтаа аваад яа чи ямар зү юу? Хамгийн би нэг арай
хаврын тэнгэр шиг очроо шиг гэснээр сая. Юу гинэ? Яа тэгээд Эрка минь ямар ч нэг бүр хүүтнээр явж байгаад ирсэн те. За тэгтээ ямар ч Эрка шинээр ингээд амралтаа дуусгаа ажилдаа орж ирсэн бүгдээрээ алга ташаад өгтөө авъя. Ямар хэцүү бэ? За цүнхөө ангаалга. Хэр борлж би. Амраад орж ирэх тоолонд нь ингэж шинээр хүлээж авах юм уу? Тэг штэ. Чи одоо зугаалгаар өвлийн хүрдэг өмсөө явна ч гэж юу байгаа юм те. Ой, өвлөх биш байгаа шүү. Амралтаа аваад юу аяллаар явсан. Аяллаар явахдаа 100 амралтаа аваад аяллаар явахдаа өвлийн хүрдэхтэй зураг бид нэр би ястаа одоо өнөөдрийн миний болон дээр би та нарт яг аяллахын тухайд аюу нарийн шир ярьж гэж. За тэгээ заяа. Туршлага моршлага тэр одоо алдсан онцон юм байна бас сaan чинь. За ойлголоо. Өнөөдрийн хувьд хэм бол түүхэнд болон байгаа. Түүхэнд болонгаар манай модератор Эрка өөрийнх нь түүхийг ярих байгаа. Яа нөгөө нэг дахиад нөгөө атсны талаар ярих гэдэг юм шүү дээ. Яа өөрчлөнө. Тэг компьютер MacBook болонготой тэндээс ухаж олсон гэдэг байна. Ухаж олсон гэсэн. За. Тэгээ хоёр дахь болон бол Doremi гэсэн болонгууд та бүхэнд хүрэх байгаа шүү гэдгийг дахин хэлэхэд таатай байна. Комментүүд Doremi би иргэн ирсэн. Doremi одоо би нэг болон дээр бүр амжаагүй шүү. Өнгөрсөн удаагийн болон Doremi дээр бүр дууг нь сонсгож чи уцаар шивгч байгаас боломжгүй. Гого шивг мэгүүл айгу хордон заяа. За. Шивгүүл хордон. Би нөгөө нэг яг ингээд даунлоод хийх байсан. Тэрийгэ хийж чаддггүй нөгөө буруу видео дээр нь дарангууд тал нь ороод. Тий, видео дээр нь дарахаар 1 минут л орж ирдэг. Тэгээ би тэрэндээ уг нь буруу дээр нь дараад ингээд яатсан. Зөв дээр нь дарах байсан юм байна гэдэг дараа нь бүр шар хөдлөөд амжсангууд. Тэгээ тэр шар чинь ингээд хэдэн өдөр үргэлжлэж ингээд сүүлд нь ингээд нэг тэгээ өнөөдөр дуусна. Би ер нь ингээд та хөхөөрөө дуудсан юм а да чамааг. Хоёр амир сонь юм яриад шүү өглөөнөөс хойш. Хөхөөрөө дуудсан, хөгүүлэн дэнтсэн өдр гэж. Амралт сайхан уу Эрка гэж орж ирж байна. Би бол нэр ярина гэсэн Noika morning алтан чим гэсэн үг. Шинэ өглөө, шинэ сарын мэндэ гэсэн болвол ядамсрын туяа өглөөний мэндэ гэсэн байна. Нарлаг Монголын ахын дүүсээ та нарыгаа Монголоос анх удаа үзэх сайхан байна гэд Балчны минь заяа Монгол ирсэн байна. Монголд ирсэн. Хаанаас ирж байгаа вэ? Солонгосоос Монголд ирж байгаа шүү дээ. За өглөөний мэнд миний хөөрхөн 3 дүү гоё бэн шүү дээ гэд оюун агч орж ирж байна. Наадам дөхөд нутагтаа ирсэн чинь гинэт гэр бүлийн радио гэдэг байна заяа. Их нутагтаа тавтаа морил наадмаараа дэнж хотод сайхан наадаарэ. Эрка зундаа сайхан үлжиж байгаад ирвөө гэж. Тэглээ сайхан аялаад ирсэн нөгөө хоёр чи Эркагаа хараад бүр дуу орчих. Гүн чи сайхан элэг бүтэй амьдрал гэдэг чи ийм сайхан байдаг юм. Яг нэг хадмаа баахгүй одоо тэр хэцүү байлаа. Би одоо гэр бүлийн радиод ажилласан бас нэг хэдэн цөөхөн хэдэн жилийн туршлага байна. Зуны амралтаар л нэг юм болдог байхгүй нэг эвгүй. Хоёр харин зуны амралтаар нэг юм болчихгоо. Тэр чи бүр эв нэгтэй болчихсон. Би тэр айгу зузаан би бинийхаараа орж гарч байгаа моноод мизүү намайг хонж моноод нэг орж гараа. За энэ өөр заварсан болно шүү. За энийг марти. Нарийн чи ийм ерөөсө болоогүй шүү. Гүг харин захирал над руу залгаад гисэн байхгүй. Чи одоо ингэж хувааж амарна гэж юу аах вэ? Нэг мөсөн амарчаад ир. Гэхэр нь би гүг тэгвэл 7 сарын төгсгөлөөр нааш ирэхгүй штэ гэсэн чи хамаагүй битээ ир 7 сартаа гэсэн чи намайг. Тийм үү. Одоо би гүг ирэхгүй бол яг одоо байдал эвгүүч байгаа би очие гэж. Эрка гэхдээ одоо бас дахиад нэг хэдхэн хоноо л 7 хоноо л баг амархан нь шүү дээ. Тийм шүү. 10 хоноо. Доороо мэдэрл эвгүүцэн болохоос ш гайгүй байсан те. Зүгээр ер нь бол энэ асуудалгүй шүү. Бисээр ямар ч асуудалгүй байсан. Харин том мөрөмөргөө айгу гоё болгоцсон л шүү. Тийм шүү. Чи орохгүй гэж болно шүү. Яа. Баавар там. Тэр инкер болсон. Ер нь болоод инкер болсон шүү. Яг доороо мэдэр өөр юун дээр оруулъя гэж ярьлаа. Чамаг юрдээ ингэ доороо мэдэр түүх энд дээр за тэгээд нэг цүнхтэр нэг хаяа оруулаад тэгээд болоо би. Энэ гурав дээр чи хүрэлцэн ирээд орж. Нэг удаа энийг явжээ тий. Тэгээд тэр шилэн хоргоны цаанаас л ерөөсө хараад. Тэгээд кофе тавьчаад ороод ирв. Тэгээд өглөөний цай бэлдэх үү би? Өглөөний цай бэлдэх. Баг тэр зүгээр юм байна тий. Том өрөөнд дээр ингээ камер чиглүүлтэй байж.
Арай гоё болсон байл тийм болсон байгаа чинь шүү. гэхдээ гоё болсон байл. Одоо ингээд үзүүштэй болсон байл. голд одоо том өрөөний голд ясаягчаар одоо найруулагч биш Эрка суух нь шүү дээ. За маяг гар нь орж ирээд гараад идэг. Их нэ. За ингээд өглөө хамтдаа өгтөж байгаа сонсогчдод бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд халуун ам бүлэрээ жаргалтайхан шиг 7 сарыг эхлүүлж байна. Ингээд хамтдаа харин халуун ам бүлэрээ дараагийн булангаа буюу хамгийн ихний булангаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэ бол түүхэнд болно тавтай морилно. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. Йоо. За өнөөдөр манай гэр бүлийн радиогийн гайхалтай болон бол түүхэнд болон байгаа дэлхийн ертөнцийн болдог гой гоч сонин гачин түүхүүдийг ярилцдаг. Тэгээ өнөөдрийн түүхэнд болонгийн модератор манай Эрка маань ажиллах болно. Гэхдээ өнөөдрийн сэдвийг бол би мэдэж байгаа. Энийг үгэл Эркагаар сонсогчид бүгдээрээ хамтдаа нийлж байгаагаар тоглоё гэдэг дээ. Тоглоомын Эркаг сонсож инээ гэдэг түүхөө ёо. Ачаа үнэхээр Эркагаа маш их санджээ. Би бүр ингээ хажуунаас нь ингээд нөхрөө баярлж байгаагаар би яг нэг жоохон багтаал ингэж баярлдаг байсан. Гэхдээ яаж гэхдээ чамаг нэг хүн байсан байхгүй гэж бодоогүй биш шүү заяа. Яг нөгөө талаараа тэгж бас бодогдчихжээ шүү. Үгүй. Бодогдчихшөө. Би чи хоёр анаа залгуутай болоод ирлээ шүү дээ. хизээ явлаа. Хизээ явсан юу санах. Би хизээ явснаа санахгүй байна. Ямар ч нэг чи өдөр явсан. Сая өнөөгөө хизээ орж ирснээр санаж байгаа. Санахгүй байна. 2-7 хоногийн өмнө 4 өдөр явсан юм уу? Тийм ба. За мэдгүй. 2-7 он ч шиг Ямар ч 4 өдөр явсан заяа. Аха. Тэгээд ийшээ гараад тавьсан чинь булганд байсан ингэж байгаа. Энд чинь ерөөсөө Үе булангаа айгу гоё ихлүүлээч штэ. Түүхэнд болон юу гэж хэлэх юм? сая яг Хоёр яаж би ихлүүлээ? ихлүүлсэн шүү дээ. Гоё ихлүүлээч Гоё штэ. ихлүүлээ. Тий. Тамиа цагаан юм гэл тий. Би 4 өдөр явлаа да. Манаха. Санахгүй байна. Гэхдээ 4 өдөр л явсан баг. За тэгэхээр өнөөдөр бол мэдээж бид нар онцгой түүхэнд болон дээрээ бас онцгойлоод модератор манай Эрка ажиллаж байгаа учраас яаж байгаа гэхээр Эркийнхаа аялсан түүхийг хамтдаа бүгдээрээ сонсъё гэж хэлж байгаа. За түүхэн дээр нь бас гоё үзэл санаагаа хуваалцах эсвэл 99 86 10 45 дугаар руу орж бидэртэй холбогдож болно. Тэгээ угаасаа энийг би намар эргэж орж ирээд ярихаар утгагүй чинь. Одоо ярих. Эсвэл Эркагийн яриа сонирхолгүй санаа дастмаар санагдаад байвал шууд залгаа орж Өөрийнхөө яриараа гэж. орж өөрийнхөө яриа. За Минийх гэхдээ тийм сонирхолтой бас яг байх уугүй мэдгүй. Манай дэмжээ сонирхолтой болох Сонин мэдээллүүд байгаа заяа. Алдаа малдаа бас байгаа. Бидэрт бас ингээ алдсан малдсан юм бас байна. зүгээр тэр мэрий чи хамтдаа ингээд Йоо, хөхөлн дэмжээд явчих заяа. Ерөөсөө ингэсэн заяа. Эндээс гарахтаа ингэсэн. Зураг мөрөг үзүүлэх юм байна уу? Би ямар ч Улаанбаатар өглөө рүү явуулчлаа. Манай найруулагч одоо нэг болгоно болохгүй. За би түүхийн эхлэхээс өмнө гэс комментүүдийг хүргэж. Тэгэхээр дараагийн коммент түүхийн холбогдлолтой коммент түүх гинэ. Энэ 14 хоногийн аяллаа түүхийн талаар ярих юм байна шүү дээ, тий. За өглөөний мэндээгээ төр баяр варж ирсэн байна. За Эркаг байхгүй бол доороо ми хэцүүхэн байсан шүү гэдэг нэг коммент мэдүүлж байна. Орохгүй байж болно шүү гिचгчээ. Яг таа гинэ. За тэгээд болдоо Эрдэнэт өглөөний мэндээ гэсэн байна. Найзууд бас орж ирж байна. За бачны минь заяа сонноос сая наадмын нээлтийн плед 7 цагт эхлээд зарагдаж эхлээд 3 минутын дотор дууслаа та харамсалтай байсан байна. Айгүй урдан дуусны мэлээ шүү. Хэмжээг юм уу заяа? Баларсан юм те. Би ч одоо юу хийлээ гэж бодсон шүү. Би ч одоо авах гэж оролддгоо болохоор. Харин тийм яг тэгдгүү болохоор. Гэтэ нэг ингэдэм юм а. Жуулчд ирэх үеэр би амар хожимдоод авах гал хайсан ч олддгүй юм байлээ. Яг чагийн магийн олдоод идэг юм байл л дээ. Хэцүү юм байлээ. За өглөөний мэндээгээ хоролж аваад Синд Жавын орж ирсэн байна. Сайхнаа чулуунхөө би явлаа баяртай сэрчмэгийн бас манай найз би явлаа баяртай. Орж ирсэн хүмүүс нь дандаа манай найз манай хамаатнууд байвал яг гоо тий. За одоо ямар ч хамаагүй хүмүүс тий. Хамаатан найз биш. Манай очроогийн найз. Манай сонсогч байна. Тэгээд ууж. За одоо ингээд түүхэнд бол руугаа орцгоё. Ингэсэн эндээс бид нар нэг 4 машинтай хөдөлсөн юм. Хоо ер нь манай нэг 3 дүүнер
гэр бүлээрээ. Тэгээ би манай гэр бүл ингээд нийтдээ ингээд одоо хэдэн машин дөрвөн гэхээр нэг машин 4 хүн дээдлэн. Зарим машинд 3 хүнтэй гэхээр чинь хэдэн юм бэ? Нэг машин 16 орчим хүн юм уу да. 20 орчим хүн явсан. Хүүхэд мөхөд бүгд нийлээд. Тэгээ мөн нохоогоо авч явах гээд би балаараад. Тэгсэн чи вакцины нийлгээгүй байдیں۔ Тэгээ нохоогоо өглөө нь мөн намоногийн давж өгчөөд үүрээр намоногийн давж өгчөөд. Үйл авч яваад хүлдэж өгөх нь штэ тэр нохоо. Тэгээ дээрэс нь хараад тэр чинь хэцүү юм байлээ. Тухгүй юм байлээ. Тийм штэ. Шээж бай гэдэг. Шээж бай гэдэг. Хил үгүй ах. Хил үг сураа. Хэлж чадахгүй штэ. Яах вэ? Тэгээ яг ингээд тавьсан. Ерөөс ийм юм байна. Хөвсгөл ороход бид нар нэг 12 цаг л тавих юм байна. Тасралтгүй тавих. Тийм гэхдээ ер нь бол 12 цаг тавихснаас дунд нь нэг хончоод явбал их зүгээр. Тухтай. Хамгийн төгс одоо шийдэл бол тэр л юм байна. Булганд хонох хамгийн гоё юм байна. Булганы тэр уйнд. За маань чи тэмдэглэж авч байгаа шүү. Аршаант маршаант. Гүй хариунт ороогүй. Ерөөсө бидний хонсон газар нь болохоор тэр нэг төлөвгийн давааны яг наадталт хонлоо. Төлөвгийн даваа л гэж яриад идэг штэ. Жохон цаашаа явцсан болоод унд дээр. Тэрнээс төлөвгийн даваагаа цаашаа гараад унт юм байлээ. Бид нар гэхдээ угаасаа албаар наан хонцсон. Шалтгаан нь юу вэ гэхээр төлөвгийн давааны бууз нь маргааш идэх гээд. Бид нар тэгээ шууд энэ ямар учиртай зураг вэ гэхээр бид нар цаашаа явжсэн чинь тэр машин дээр ачсан байгаа гэр харж байна. За харж байна. За тэр гэр дотор юу вэ? Сансар мансрын. Гүг наашаараа суудсан нэг юм байна. Аль? Нохоо тийм биз дээ. Манай Монгол бахар чи ингээл машин дээр суугаа явчихсан юм байлээ штэ. Манай мо жижигхэн пүүдл энэ дээр суугаа явал өдөд бахаацсан байгаа тийм. Одоо байхгүй болцсон байгаа штэ. Бид нар оршуулж маршуулаа явж байгаа. Ааши хөөх юм били энэ бүр. Тэгээ бүр ямар ч хөдөлгөөнгүй айгүй хөөрхөн эргэн тойрноо хаарж марсан шиг явж илээ. Ингээ явж идэм байлээ. Сонирхолтой. За тэгээд булганд хонсон. Тэгээ сюрприз өгсөн шүү дээ. Нөгөө нэг сюрприз чинь. Цасоо. Тэгээд булганд хонлоо сайхан гэрт хончиж байгаа юм л да. Амралт байлаа. 100,000 гэдэм байлээ шүү гэр нь. Тэгээ 4 ортой гэр 100,000. Тэгээ орнууд нь айгүй өргөөргөө. 2-оос бараг 3 хүнд унтчихад болохоор. Заримд нь болохоор бүр ийм өргөн наар тавьчт юм байлээ шүү дээ. Энэ бол гэхдээ наар арай биш. Энэ айгүй гоё өргөн. Тэгээ доороо ийм хөөсөн зэрэг ивссэн. Булганыхан бүр мэддэм байлээ. Хүүтэн байдаг гэдгээ мэддэг. Хөөсөн зэртэй. Айгүй гоё дулаахан онсон. Бүр мод хүлээл. Ийшээ баруун тишээ гараад тэрээс бид нар чинь нүүрс бодоод идэм билээ. Модал төлт юм байна. Өглөөдөө жоохон даарна. Тэгсэн чинь ингэж манайх аялын туршлага хуваалцж шүү. Гэрт хонж байгаа бол хувцас ойрхон тавьдаг гэж шүү. Хүмүүс чинь жоохон туршлага муу хол мол тавьсан, орой халуун. Орой халуун байгаа шүү дээ гал түлээд. Тийм болохоор хувцасаа жоохон зайтай тавьсан. Өглөө усад дараа тийшээ хаваадаг мөнгө гэсэн хүмүүс байгаа юм чи өглөө жингээ. За нэг иймэрхүү юм болж байгаа. За тэгээд өглөө цас угтлаа, бид нар бөө юм боллоо, Google-с харлаа, бөө юм хайлаа. Битүү цас бороотой гинэ. За цаашаага хөвсгөл рүү баларс бүгд хямарсан. Тэр өдөржингөө хямралтай бүгд хөвсгөл рүүгээ гараад 6 цаг тавхилаа. За тэгээ хөвсгөлд очлоо. Цас ордгоо ингээ харсан чинь нэг бороо нэг бороо орох үйл байгаад ах шиг байна. Үе үехийн шиг. Гэтэ нартай байгаад байна. Нэг л энэ худлаа нардаа гэж одоо олбор бодоод болдгоо. Тэгэл хөвсгөлөөс тий жоохон хүнснийхээ мэг базааж мацаад тэгсэн чинь хөвсгөлд мах хоньны махны үн хараа 21,000. За Улаанбаатар Монголд гинэ. Улаанбаатарт 25,000 штэ. Тэндээс мах авчаа зарууд орох болох юм шиг. Тэндээс бид нар зүгээр мах авцсан. Гэхдээ жоохон туршлага дутуу заагаад муу мах аваад жоохон хатуу мах авцсан. Тэгээ нөгөөдхөөс нэг жинхэнэ жимби мимби хийгээд аргаллаа штэ. Хэвээ амтлагчаар балбж иж нэг мэтлээ. За тэгээ цааш явлаа. Ерөөс үхрийн мах олддгүй юм байна. Тийшээ ерөөсөө хангаан бүс рүү бол дандаа сарлагын мах. За тэгээд дан Монгол өхөр идчихсэн хүмүүст бол сарлагын мах бол жоохон эвгүй амттай. Сарлагчсан өхөр л гэсэн үг л дээ. Юбктэй өхөр. Тийм. Гэхдээ жоохон мах нь юм тослог нэг жоохон юм онцгой амттай. Тийм болохоор хараа тэрийг идэх жоохон хэцүү. Тийм болохоор манайхан бол болж өгвөл эвгүй энэ тентхийн мэдхээс жоохон эвгүй байдаг бол ийшээ явах гэж байгаа бол сайхан үхрийнхээ мах цахыг хөлдөөгөөд одоо бол залгадаг хөлдөгч мөлдөгч гарцсан байлээ шүү дээ. Тийм юмыг бол одоо аргалж болдог болсон байлээ. Тэгээ юм уу найзтаа нэрээ надад майхна гуц муцтайгаа өгсөн. Майхныхын зураг мурган байна уу? Бага. Би аваагүй. Энэ одоо би аяллаас эргэж ирээд би чамд өгсөндөө дараа нь харамссан шүү дээ. Яамаа. Цадагсан юм бодоо. Чи уцаа авахгүй ингээл уйлаад байсан. Тэгээд хөвсгөлд очсон. За хөвсгөлд очсон. За өстө нэг гоё юм байна. Та нарт би бүр өстө яг бүр хилмээр цараад ам захнаад бүр яг нэг хилмээр байгаа байхгүй би. Хэлэх юм уу? Жанхан даваа гэд байдیں۔ За хөвсгөлд очлоо. Яг ертөнцийн зүгээр бол баруун зүгээр нь. Биднийг очиж байгаа зүгээр бол зүүн зүгээр явдаг. Жанхан даваа гэж нэг даваа байдаг байхгүй. Айгүй үзэсгэлэнтэй л дээ. За тэр даваа бол хараа засмал болцсон байна. Бүр цаашаага бүр хараа кемпүүд рүүгээ бүгд засмал байна. Битүү засмал. Ерөөсөө энэчнээс ерөөсөө юу тийч байдیں۔ Тэ одоо засамлаар ямар ч явах боломжгүй. Замаас гарах юм бол явах боломжгүй машин гэж бодъё л да юу вэ? Lamborghini ч юм уу.
Тэгээ одоо юу гэдэг тэр та нарын спорт машинууд үйдэг штэ гаражтаа хадгалсан унж чаддгүй. Тийм, Тэр тийм, мөрөндөө чи явчихаар болсон байна. Өө тү тэрийг гаргаж. Ямар гоо чи нэг юм асууж байна. Хөвсгөлийн цэцэг дараагаас мөнгө авчаагүй үстэй. Гүү. За зүгээр ярьж байгаа тийм ээ. Тий. Зарим хүмүүс гэдэг энэ цэсмэл замд бол дургүй байлаа. Одоо энэ чи хаан байжаад хамаг амт талхалч энэ төр гэдэг. Гүү эн чин жуулчлалын бүс штэ. Тийш Тийм тий. ээ. Одоо шорон замаар тавраад иж болохгүй штэ. Тийш тий. Харин шоронд дарагдаад муухай юм шүү. Харин тий. Яг хажууд нь кемпүүд байгаа байхгүй замын хажууд. Тэгэхээр тэр кемпүүд чинь шорон замтай байхад яаж байдаг вэ? Мэдэхгүй. Амар санагдаж байгаа байхгүй. Хэцүү л байгаа. Энэ л шорон дарагдаад айгу тухгүй штэ. Хөөх юм тэр ч гэсэн кемп нэг гүн зээл аваад хийцэн байгаа Тий, штэ. штэ. Нэг Монгол орлого олох гол штэ. Нэг тоосон дарагдаад. Тий. Хөвсгөлд очиод нэг анзаарсан нэг зүйл байна. Яг тэр нэг бүр яг нуурын ирэг рүү очдөг тийм онцгой кемпүүд байна. Маш үнэтэй. Нэг байшин нь 3 ортой 400 мянга нэг хоногийн. Нэг орн 100-аас илүү мянган төгрөг. За тэгээ яг дотроо дүүш бүх юмтай гал да. Ресторан штан ойрхон кофе шоп нь хажуудаа. Яг л байр шиг юм байна те. Байр шиг. Яг тэгээ 400 мянга. Яг мөнгөтэй байвал болох юм байлээ. Хөөе. Бүр тэгж хариул. Мачи сонсон чи гайгүй л санагдчихэв. Хөвсгөл нэг амралтын газрын бичлэгээ авсан шүү дээ. Айгуу гоё. Үнэхээр гоё. Гэхдээ хоногийн 3 сая 200-аас 4 сая хэдэн зүгцэн. Оо тийм байгаа. Наа чи бас гайгүй л байна. Тэд нар бол бүр ингэдэг гин. Тэрний дэргэдээ бол бүр гайгүй сонсогдож шүү. Яг би ч нөгөө нэг мөөртөө тохирохыг нь л очиж асууж байгаа юм чинь. тий. Тэр ингээд хараад угаасаа гэл Энэ болохгүй мэн. янз бүрийн байвал асуугач яах вэ? Одоо тий бодолтой бузар юм хийгээд яах вэ гэдэг. Аваа хоёлаа энэ байшин гоё харагдаа асууглаа. Наад чи асууж яах юм бэ? Үгүй ингэсэн. Манай хүүхд асууж машинд явж байгаад манай хүүхд асууж байгаа байхгүй. Аав та надад луу авч өгөөч гинэ. Тэгэхээр юу луу муу гэж бодогдоод юу яриад байгаа юм бэ гэсэн. Тэгвэл бүгдөө энэ кемпэд боо гээ. Зааж ийн нөгөө нэг амар гялцаал болсон кемп чинь. Тэгэхээр ямар өнгийн луу гэсэж байгаа юм чи. Лууг нь олж өгнө илүү амархан байж дээ. Амархан. Тэгснэ улаан өнгийн луу авъя гэдэг тэгтэн те. Эхнэрээ улаанаар бодчихгүй. Эмэгтэйч тэгэр нь улаанаар бодчих луу олон дөө гэх зав. Яг намайг явдаг үеэр бол кемпүүд бас жоохон зарим нь онгоож монгоогүйсэн шүү сониноос. Угаас өвөл явсан юм чин дээ. Тийм. Тэгээд үгүй гэхдээ хөвсгөлд очсон чинь нэг сонин юм цаг агаар бол бүр төгс байсан. Харин Битүүн нар. яг нэг юм завсрын Би бүр гайхаад авч юу ч одоо боро цас найчих байд. Би бүр өмхий санаалаад күртгэнээс салахгүй байгаа юм чинь. Тэнгэр хараастай ингээ те. Байгаль их нь хүүгээ гэсэн юм уу да? Тийм тэгсэн чинь тэр чинь нөгөө миний мизүүгийн нутаг юм уу да те. Эцэг чи юм найруулж явахдаа нүд мүдэ анцсан суугаад байсан юм. Чиний төлөө бясалгаж залбираад байсан юм шүү. Ямар гоё юм бэ. Би бүр Ерөөсө битэрл анхаарахгүйсэн шүү. манай хөвгүүд бүр ухаан алдсан бүр. Манай хөвгүүд ингээл ямар удаа явд юм бэ? Хаашаа яваад байгаа юм бэ бид нар гэлдэг чинь. Тэгэхээр нэг гой том нуур байгаа маа. Далаа гэж нэрлэдэг монголчууд гэлтгсэн чинь бид нар далаа үдсэн л гэж. Тэгэхээр гүй чи энэ өөр гэлээ. Тэгсэн нөгөө чи юу н өөр юм л гэж. Тэгэхээр наатганаас шууд ууж болдог гэсэн чинь нөгөө хоёр чинь тийм үү? Би хам цангаад байл гэлээ. Яа. Тэгээд ерөөс ингээл жанхаан даваагаар гараал ирсэн баг. Энэ араа. Нилээс их ус. Вау. Энэ бол би зөвхөн нэг хөслийн хатан дээрс авсан зураг л да. Нар жаргаж явах үеийн зураг. Уран зэрэг юм. Яг энийг энэ дээрээс би нөгөө мизүргөө видео явуулсан байгаа. За тэр видеог та нар одоо сонсъё. Энэ. За. За мизүгийнхаа төрлөх нутгаас мэдчилж байна. Царай марин. Тэ. Араа аргаж байгаа хүний царай байхгүй. Миний өөрчилсөн нүрийг харлуулсан зургийг тавьсан фаны болох юм. Тэгээд энэ их гоё нь хараа. Замд ингээ явж байхад иймэрхүү ингээ дараа гадаад улс шиг ийм газруудаар явдсан байна. За одоо энэ миний одоо яг юуны даваа гэдэг үлээ дээ биз. Ийм гоё газар явдсан байна. Их гоё. Одоо яг энэ гол дээгүр гард юм бэлээ. Тэгээд дээдх цагаан нь үйл үү те? Дээр хөвөөд байгаа нь хөвөн шүү тэр. Миний цонхон дээр нь алдсан. Йой. За. Ийм гоё замуудаар явд юм байна. Тэгээ ерөөсөө хараа манайхан ер нь замуудын ер нь мэддэг юм байлээ тийм монголчууд өөрсдөө. Гэхдээ ер нь бол зам бол ямар ч аюулгүй асуудалгүй болцсон байна. Гоё болцсон байна шүү. Дархан хүртэл бол бүр гоё байна. Нөгөө нэг хоёр игнэтэй дөрвөн одоо игнэтэй хоёр урсгалтай. Жохо олон тойрогтой тийм ээ. Тийм тойргууд нь тийм олон санагдаагүй. Би нэг 100 км цаг хүрээгүй дээ. Гэтэ Эркагаа ингээд аялаад ирснээ ингээд сонссон чи бүр ингээд хурдаг шиг явмаар санагдчихсан. Харин гол юм ин асуу Эрка чи яг
Яг нийтдээ хөвсгөл рүү яваад хэд хэдэн өдөр болсон. Тэгээ нийт яг хэдэн төгрөг зарцуулсан бэ? Тэрийг хэлчихлээ. Гол юм нууцаа. Би яг тэр хит гэдгийг би яг мдээгүй. Би тоолж явдаггүй, таалж явдаг. Ингэсэн. Би харин тавьд хэлж өгье. Ингэсэн заяа. Манайх ингээд 4 машинаараа гэсэн шүү дээ. Тэгээд гэр бүл одоо хүн болгоноос одоо манай хүүхдүүд бол бүгд том хүүхдүүдийн тонд орж байгаа. Тэгж байгаа шүү дээ. Шууд хүн болгоно 200 мянган төгрөг нийлүүлээл хоол хүнсээ бэлтцсэн. Аа. Тэгэхээр одоо юу гэдэг 16 за нэг 20-од хүний 200 мянган төгрөг чи хийдэ. Зүгээр өөрийнхөө л бодолтой өөрийнхөө бодох юм бол танаа чи гэрээ данс чи хэдэн төгрөг байж байгаа. Одоо тавуулаа штэ манайх чинь. Нэг 800 мянган төгрөг. Аа 800 мянган төгрөг явуулж гаргаж байгаа юм уу? Хоолоо гаргаж байгаа. Ахаа. За бензин дахиад нэг 800 орчим мянга. За сая 600. За тэгээд гэрт нэг өөрийнхөө мөнгөөр нэг консон гэхэр чинь юу? Нэг сая 600 2 сая юм уу? Тий. Ер нь доор аж 2 сая юм да. Доор аж 2 сая төгрөг орно л та. Тий нэг 5 хүнтэй гэр бүл нэг 2 сая төгрөгийн зардалтай л аялж байгаа. Тэгээд замдаа ингээ гадуур мадуур хоол идээд байвал тэр нь өснө штэ. Тэгин. Тэгээд мэдээж гадуур кофе мофе уугаад байвал өснө. Бид нар болохоор кофего дундаа авцсан. Ямар чанахгүй зовлон байх биш. Тэгээд бүр аймарж өгч байгаа юм чи бүр. Чам тэгээд замд ингээд өөртөө чандаг юмнууд нь байгаа юм. Байлгүй байт юм. Бид нар ч бүр зүгээр юм л бол зогсоод кофе санаж уугаад байгаа юм. Гоё юм билээ тэр чинь. Нөгөө тийм дандаа кофе дуралдаг те юм гоё яриа нийлдэг хүмүүстэй явцсан чи бүр гоё юм чи бүр ингээд зутарсан ч гэсэн те тэр одоо булганд одоо жоохон даарсан ч гэсэн те ингээд тойр сууж бол кофего чанаал тойр суугаад за энэ их хөөрхөн зараг хараа энэ байхгүй юу за энийг үзүүлнэ энэ хөгслийн хатан дээр очихоор ингээд дараа 12 жилийн ийм хөшөөгөр ингээд юу хийсэн байт юм бэлээ тэгээ хөгслийн хатан дээр бүр ийм мотор ийм гоё юу цацсан бэлээ бүр ингээд зогсч мөстөг гэсэн энэ бүр аялал жуулчлалын бизнес гэдэг бол хоёроор нь хормын зураг нэлийн авахулт юм бэлээ яг авах хэрэгтэй энэ одоо хоёр том нь танаа хүүхдүүд юм юу гү тэр хамгийн жижиг нь манай өө би тэр хоёр том нь нэг анги хоёр тэгээд миний хоёр дүү байхгүй юу? Дүү юм байна те. Тэр яг урдталт нь байгаа тэр бор нь болохоор манай төрсөн дүүгийн том хүү. Тэгээд эдгээр ямар ч тань гэхээр энэ дөрвөлээ хулган жилтэй байхгүй юу? Тэгээд хулган тэрсэн тасч байгаа юм байна шүү дээ. Би одоо манай хоёр дүү надаас болохоор 24 дүү. Манай хүү надаас 36 гардаг байх нь шүү дээ. Тэ. Явж өгчээ. Тэ. Ингээд тийм ээ. Гэтэ Эркагаа одоо ингээд энэ хоёр одоо 26-аар дүү хүүхдүүдийн дэр гээд харьцуулаа харахаар Эркач бас залуу харагддаг юм шүү. Манай хоёртойгоо л жишгтэй дээр Ой, энэ юм билээ. Та нар шипи гэж хуваалцахад хараа. Энэ хүслийн хад руу бид нар нэг юм хуванцар нэг юм завтай явсан байхгүй юу? Сандал мандал юм хуванцар. Бити тэр рүүгээр яваарай, гууж ийн. Яаж байгаа? Тэр өстө мангар хатуу юм билээ. Ус чинь ямар муухай хатуу юм бэ? Усан дээр ингээл давлгаан дээр ингээл цохигдоод ой штэ. Би тэгэж ойж үзээгүй. Тархитлогоо бүр ингээл янг гээл бүр штэ. Амар. Баах энэ нөгөө бас яг тэрэн дээр ер нь явж болохгүй. Гэтэ яг насны хос байж болох юм тийм ээ. Үгүй ингмээр юм бэлээ. Үгүй бүгд хэлсэн манай. Бүгд. Тий. Хуванцар биш ийм юу төмөр зав байт юм байна. Тэгээ суудлууд нь ийм зөөлөвчтэйс ийм суудалтай. Тэрэн дээр нь явахгүй бол тархитлогоо хагарах юм биш. За. Бүр ингээд тас гэдэг юм чинь. Манай завин дээр явсан тэр манай дүүнэр надаас юу гэж асуусан гэж. Эрках энэ одоо чулуун ийм ойрхон байд юм уу гэж авсан. Чулуун дээр яваад байгаа. Чулуун дээр ингээ хойгоод ирэх шодсон гэж. Чулуун цохоо дээр. Үгүй тэр ер нь том завинд суухгүй л эвгүй. Эвгүй юм биш. За дараагийн гол асуулт хөвсгөд майхан бариулж болж гэнэ өгшөө. Майхан гингэжээлээ манайхаа. Майхан барьдаг цэг гэж байлаа. Тусдаа. За. Тэгээ тэнд нь очиж барьвал боломжтой. Яг тэр дотор писетик месетиктэй нийтийн 0 0-тай бас боломжийн. Тэгээд хөөжин мөөжин тэр манайхыг сурчгнээд байгаа маа. Тэр чинь тэхгүй бол одоо болохгүй юм байлээ л дээ угаасаа. Манайхаа замбрааг үеинтэнд буух юм билээ. Тэгэн штэ хин дотор баачээгээл саваах юм билээ. Тэгэн. Харин тэнцээ чи ингээ нийтийн ингээ суудаг юм юу болчоор айгүй зүгээр юм билээ бас. Хүмүүс ингээ бөөнөрний газар чинь мод түлээгээ авчна очиод тэнцэнээ суучна. Тэгэл ямахтай. Айгүй амар. Ер нь хаа газар тийм болцоо. Одоо булганы уйнт хийжсэн шүү дээ. Замдаа хонол хончоор байсан ингээд тэр чинь бас тийм байхгүй юу? Яг уртлынхан замынхаа яг хажуухан талдаа ингээд майхан барьдаг хэсэгтэй. Тэгэд нийтийн ойлтой. Харин хоошоогоо болохлээр шавгууруудтай, гэрүүдтэй, байшингуудтай ингээд явдаг гэсэн. Бууцхтаа уйнтэд хонс. Бууцхтаа яг тэр уйнтын гол ирэг дээр хонс. Диважин зүгээр. Загас байсан уу? Гол нь. Тэр шээ загас барь ухаач хүрсэн. Бүр хаа байсан бүр кофе гол бодож. Чи бүр энэ наа чи бүр гадаадаас согоод бай. Маш үнэтэй. Амар гоё загварын дэгээ хөдөлтөж авсан. Бүх комор. Айгу үнэтэй хийсэн шүү дээ тий. Гадаадаас бүр захиалж авсан. Амар юу чи. Амар. Тэгсэн чинь яага загас бариагүй лээ. Барин тийм ухаач хүрдэг юм бэ. Үгүй загас чинь биш хүн чинь нэг тэрийг ойлгодог юм. Харин барих хөвсгөл тэр нэг барьдаг гол молууд нь байдаг гэсэн. Тэнд одоо нөгөө манай эхнэрийн
Багш нар нь байгаа. Чими бол тийш очиод буугаал шидээх юм бэл. Би өөртөө өөртөө зориулж өөртөө тусдаа 3 дэгээ зэ 3 уурга шалаад өөр төвшнэ. Тэгээ хүүхдүүдтэй нэг уургууд Минийх шиг ургууд уу? За. Өөрөөр залуучуудаа баярлалаа. Энд комментүүдийг хүргэе. Ямар ч хүүтэн байсан кемп бараацсан аялал биш шүү Эрка. Майхна бэбигээд тоягч миний сонсогч болсон байгаа. Зутраад явхаар хизээч мартагддаггүй янзын штэ гэж. Энэ хүн чайлхидийн урвцсан байгаа шүү. Шинэ сар сайхан өглөөний мэндэ гээд наран жаргал пэрэнлээ маань орж ирж байна. Эрка дараа нь ховд руу аялаараа миний мэдих дэлхий хаанч байхгүй тансаг нуур би шүү гэсэн байна. Ховд ч одоо манай өвөөг нь нутаг гэж байгаа штэ. Тийм үү. Өнгөрсөн жил манайхан явсан л гэдэг. Ховдоос нэг юмас айгаад байгаа маа. Яг үннийг л хэлээ. Ягаад? Ховдын шумуул болцтой бүр. Амар. Халах голын шумуулыг гүйцэхгүй шүү. Барахгүй юу? Барахгүй. Яг би үзүүлмээр байгаа юм да. Шилэн тэгээд аваад ирж та хоёр. Тэгээ хоёулаа хооронд толдох хооронд хэрэгтэй. үзүүлмээр байгаа. Хоёулаа заяагийн цусыг хэн сорж төрүүлж тоосгоно. За манай гарн дээр нэг хараа тий. Манай гана галори гэ те хэр копи чанж уух шиг сайхан юм алгаа. Сэрэл хамгийн тасаг. Манай ганаа чинь бас дуучин залуу байгаа шүү дээ те. Кофе Гоё уянгалаг чан, сайхан хоолойтой гургалтай шигтэй. Тийм үү? Амар гоё шүү. Ваа. Тий. Харах гад биш бас. Горголдоо гэдэг чинь нөгөө юу үстэй. Нөгөө малын нөгөө горголдоо чинь иддэг. Тэгээ цагаан мах байхгүй. Шал өөр. Тэгэхээр тэр цагаан юм байна. Алтан ямар байдیں۔ Мэдхгүй Алтан горголдоо гэдэг байгаа шүү дээ. Хоёр хоорондоо За одоо нийцээрээ сануулах юм бүр байна. дээр. За сануулах юм байна. За. Санамж. За ёстой. Туягчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэр туягч намайг явахад 2 өнгийн цув гэж явуулсан. За бүр гэрэл гэж явуулсан. 2 төрлийн гэрэл. За тэр хоёр бол минь тест аминд орлоо. Ёо туягч минь. Зааж гараа бичээд авчаа. 2 цов, 2 цов, 2 гэрэл. Би бас бичээд чам тоо. Экад ийм юм өгж явуулж байгаа юм чинь надад юу маах вэ? Тэр одоо 7 сарын 10-наас амрын шүү. Туягч 2 2 гэрэл өөр юу байсан? 2 гэрэл. Ингээ болоо. Бэлэн мөнгө төгрөгийг хэлэх юм уу? За ийм заяо. Бэлэн мөнгө төгрөгийг хэлэх юм уу? Мизо, очо, бид 3 удахгүй бас амралтаа хөдөө гадаа явна туягч. Сайн бичээд авах юм. Би өгчихөө. Сов Би өөрөө өгчихөө та гурав. Үгүй. Шинийг ав. За тэгээд өөр юу гинэ? Үнэн супер зөө тэр. Ерөөсө тэр бороо шороонд бол тэр хоёрыг тоягч одоо ууралцсан байж байлаа. Тэр хоёрыг нөөцөн болчихъя. Миний эргэн тойронд ерөөсө эргэх шар цуваа өгөөч. Эргэх хар цуваа өгөөч. Шар хар өнгөтэй юм биш үү? Шар. За шар хар. Тий. За өөр юу гэсэн? Надад бол XXL-ийн өгсөн. X заяад бол XXXS нь л заяад болох бол. За. XXS гэдэг арзмаар байдаггүй шүү. Байдин гэсэн. Гэрэл ямар шүү гэрлээ. Гэрэл нь мангар гоё. За тэр гэрэл супер зөө. Би тэрийг бүр авчих юм. Ой, ийм жижигхэн заяа. Ийм жижигхэн. Ийм. Тэгсэн мөртлөө супер хүчтэй тусдаг. Супер хүчтэй. Тэгээ нэг гэрэл нь араа бүр толгойдоо ингэ зүүдэг заяа. За толгой. Ой, чи загас чи хүн хөөе. Толгойдоо зүүчин. Загас конод дарлаа. Загас чи хүн дайтайхан. За. Тийм үү. Тэр дуурдаг юм уу? Ба. Тийм техник хэрэгсэл амар чухал юм билээ шүү. Дуутай бам гэж дуурдаг. Тэр уурган гэрлэгээ тийм юм аваа яваарай. Тэрийг бол өгөөгүй. Тэрийг өгөөгүй шүү. Тэр дээр үгүй надаа өөрт гэрт байгаа нөө. Тэр бол супер гоё. Дөрүлжин гэрэл байгаа байхгүй нараараа ажиллаж. Ийм юм бэ те. Уурган гэрэл авч амжаагүй авна. Тэрийг өгөөс. Таны өгсөн юмыг туягч голгоод байгаа. Уургараа ингээд туягчийн өгсөн юмар бол ам гарсан. За. Очрогийнхоо өгсөн юмар би бүр бас аим гарсан. Ийм их юм өгсөн биш үү? Булганы хараа тэр өнтийн голын ирэг дээр те мангар том майхан дотор те хийлдэг те гуц муцтай ингээ унтахад бол тансаг байл. Нэг юм анхаарах хэрэгтэй байлээ. Очроо надад анхааруулаадсан юм аа. Чигний гуц авч яваарай гэд. Тэгээ би чигний гуцыг нэгийг аваа явчих буртчих. Бид нар чинь тавуулааштай амбул. Тий. Тэгсэн чинь нэг аваа явчихсан чинь нэг хоёр хүүхдийн доор дивсч өгөөл дуусчих жоохгүй. Нөгөө нэг хийлдэг гуцсан дээр нэгийг тавихаа мартчих. Тэрэн дээр тавиагаас олчтой шүн доороос хайраад. Хийлдэг гуцсан дээрээс хайрж байгаа юм уу доороос? Хийтэй байхад уу? За би өстө чамд анхааруулъя. Тийм үү. Доор нь дээр нэм тамир юм биш шүү. Дээр нь нэм тавих хэрэгтэй байлээ. Тэгэн штэ. Дээр нэм тавьж унтсан штэ. Дээр нэм тавихгүй. Би доор гэж ойлгоод биш. Хийлдэг гуцсан дээр шүү шалдан биеэр унтчих юм уу? Тавихгүй. Йоо. За чи тэр гуцаа бүр авахгүй. Тэр амар юм билээ. Тэр ч бүр мөр алах гэж юм шиг. Тэгээд бүр сүүлдээ машиныхаа дэвсгэрийг авчиж доор нь тавьж мавжиж унтлаа. За болж. Тэрийг бол сурамжлах хэрэгтэй юм байна. За тэгээд дээрэс нь 3 дугаарт нь араа.
анхаарах нэгстэй нэг юм. Машины дээр нэг юм ачаа тавьдаг штэ хүмүүс одоо нэг юм хулдаалсан ийм цүнхнүүд байгаа даа штэ. Манайх нэг тийм цүнх авсан. За. За нэг юм брезент материалтай авсан. Айгу буруудсан шүү. За. Брезент материалтай биш. Бүр юм хулдаасан материалтай авах хэрэгтэй байлээ шүү. За. Бүр юм даргаар Усан дуунсан хулдаасан. Заяа. Бүр дээрээс ингээ бороо ингээ бүр нэвтсэн ч яах ч. За. А брезент нь чинь болохоор ер нь бол Нэвчээд байна уу? усыг бол жоохон хаана ер нь бол хаана. А гэхдээ яг нөгөө нэг тэр булганд хонсон гэдэг байгаа шүү дээ. Тэр усыг бол хааж чадаагүй. Нэвтрэх юм байлээ. Аха. Тийм болохоор бид нар эрдэнэт зогсож байгаад бүр тийм дараагаар бүр юм хулдаасан материалтай авсан. Тэр бол өстой наам юм бэл. Яг 150-150-аас дээшгээ тэгээ нэг 180 80 байлээ. Яг минийх яг 200 гэ бол байлаа. Минийхийг бол яг 190 л авахгүй. Оо нөгөө чи бүр заа тавьчлаа. За комментуудаа хүргээд. Эркээс тийм хулдаасан материалтай юу аялалдаа явахдаа авч явах юм бэ? Түр 50 мянга. Түр 50 мянга. За ингэж байна. Комментуудаа хүргээд. Хаанаас Ховдын шум бол одоо гарах арай болоогүй гэж тэгж байна те. Сая тэгтээ хөвсгөл энэ одоо сэлэнгийн нутгаар дайрлаа шүү дээ. Ямар шумуулгүй л нэрээ. Хүүтний нэг гоё юм тэр юм. Хүүтэн болох. Халах голын шумуулыг бас битсэн байна хүмүүс. Халах голын шумуул бол японочдыг хөөж гаргасан шүү дээ. Их нутгаас хөөж гаргасан шүү дээ. Ховдын дөргөн нуур гоё шүү гэд бичиж шүү. Ховдын шумуул гарах арай болоогүй. За нөгөө халах голын шумуул орж ирж халах голын шумуул алдартай цэргүүдээ шумуулаар л хүмүүжүүлдэг газар штэ л гэж байна. За халах голын шумуулд хилгүй шүү. Манай нутгийн шумуул ногоо онгоц цаашаа дуутай шүү гэнэ нөө. Халах голын шумуул нь болохоор дуу байхгүй. Ховдын чимээгүй очдог байхгүй японочдыг чимээгүй очдаг. Угаасаа японочдын өөдөөс угаасаа тэгж муу санаа гарахгүй. Японочдын зүгтсэн шалтгаан нь ерөөсөө шумуул гэв үсттэй. Ер нь японочдтой халах голын шумуулууд тулдснаас болоод одоо чимээгүй болцоочод За байна. ангаргийн хоолоогоор сонсоорой заяа. Хүй, эрkä байсан юм уу? Байсан шүү дээ. За удахгүй манай ангараг удахгүй нэг аль дээр ярьж өгсөн жокер рилээр сонсоор. Чинийхийг рил болгоод цацснаа. Амар сонин жок ярьсан шүү. За тэрийг дараа нь рилээр сонсоорой. Үгүй штэ үг нь хүрээ дээр эсвэл UB капаар 50-д өгнө гэд зүг 3. Гэтэ хардаа анхаарал та 3 зүрх явуулсан байна. UB cap те. За очоосаа бичиж байгаа. UB cap эсвэл очно гэдэг. Ой зүгээр минийхийг зүгээр төрчихөд аваа яваа. Тэгс чи манай найруулагч ороод ирсэн байна штэ. Би нөгөө төр амарлаа гэдэг юугээс сануулад байна штэ. Тийм байна. Би 5 дахьад ажиллаад амарлаа баяртай гэнэ. Одоо энэ манай найруулагч амрах гэж байгаа тийм ээ. Гэхдээ манай найруулагч амрахтаа хөвсгөл рүү аялахгүй юм байлээ шүү. Туяагч. Тий. Турк мөрк явах юм байлээ. Тий. Хэрэггүй юм байлээ цомоо. Одоо ямар турк руу тэр одоо хүмүүсүүд гэрэлтэй явуултаа нь штэ тий бас хэцүү хэцүү. Хилдэг гудас ёо амар жин цогтөн штэ. Хөөх юм бэ энэ эркагийн ярьж байгааг нэг би бүр яасан эркаг ярангууд айгаа хөөрхөн санагдаад байна. Би бүр ихнэрт нь атархаад ингээд сууж штэ. Ийм хөөрхөн залуу. Ёо зүрх сэтгэл нь амны хойш. Эрчүүдийн зүрх сэтгэл амныхаа хэмжээтэй адилхан байдаг гэж байна. Яа томор хангаагаад байна. За өргөжлүүлээ за. Жакар өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Хорлж ав цэдэн жавын хилдэг гудсан дээр Монгол эсхийг гудас хамгийн сайн байдаг шүү гэж зөвлөж шүү. Дээр нэг комент алхацсан шүү. Хөгжилтэй хөөрхөн гурваа шин сарын мэндэ гэж манай мөгцсөн манай. Найкомноос ингэ бичсэн байсан нөгөө энэ найруулагч нь байхгүй энэ гурав яана гэдэг модер. Тэгээ энэ дээр болохоор зүгээр би ингээ модератор ерөнхийдөө ажиллах. Тэгээ би яг төсөөлж байгаа. Найруулагч нь бид гол дүүр нь бид гэд ингээ явах байхгүй юу? Сонсогчд нь тэд гээл те. Яг би бол ингэж бодож байгаа ингээд одоо яхаа микрофон хааж нэг ирэх мэдл над дээр ирэхээ зэ. За тэнгууд би энэ хоёрын зэ. Ямар ч инээдтэй юм надаас илүү инээдтэй юм яриад байх бол би шүү хаана. За одоо миний ярих хэлчихээ зэ. Тэгээ би та хоёрыг айгу гонигтэй юм ярангууд нь би хаа явуулж болно зэ. Тэгээ та хоёрыг сонсогчдод нэр үндий чи алдуулсан. Заваа. Йоо. Үнэн за ямар зүг юм. Ой, айтайхан ингэсэн байлаа шүү. Тэгэл усны гутал. Аха. Усны гутал чинь зүгээр хайрдаг биш гой дулаахан байх хэвээр. Юм бэлээ. Дотроо эсгий-мэсгийтэй усны гутал байд юм бэлээ. Ерөөсө халууцсан гэж санаа зовлтгүй. Аваад яв. Зүгээр л аваа яв. Илүү ачаа мачаа гэж бодсон юм байна. Илүү ачаа зөвхөн гэр бол илүү ачаа. Хөлөндөө угилдаг усны гутал хэлж байгаа бах те. Ер нь хүүхдүүдтэй бүгдэнд авцсан дээр бах те. Юу гэсэн үг юм бэ хөлөндөө? Би бүр ингээ өмсдөг ингээ чэйжэр ингээ өмд болоод өмсдөг.
тэгтээ усны тэр чинь усны өмд гэх юм нэстэй усны гутал гэхээр хөлөндөө угуулахгүй өөр хаана угуулах юм. ийм байлээ. Бас нөгөө нэг ийм гутлын гадуур бүр мэдгүй юмнуудыг яриад. гутлын гадуур ингээ хийдэг ийм эзэнийн ийм одоо Аимс байгаа. аимс шиг юм байлээ. Тэр бас болохоор л юм байлээ. Тэ болно. Хэсэгтээ бол аргалгал юм байлээ. Тий байгаа. Тэгэхгүй манай нөгөө хүү авчиад усны гутал юу ч авч амжаагүй гарч. Ороо оронд хөлн дараа таниад. Тэр нөгөө нэг булганд нөгөө нэг цастай байсан шүү дээ. Тэр цасан дээгүүр чин хөөр баяр болоод нөгөө гүүчтий. Яа новнот. Нэг ус болгон шиг л юм гүйж байгаа юм чи. Тэг шүү дээ. Баахан ус болгонд өгөөжөлтөөд. Гүг гол нь тэр халуунд байгаа сте. Усан тэгээ хүүхдүүд хөлөө дөрөөд ингээ гүгээд гутал нь орчин гутлыг хатаах гэж залхуу. Дээрэс нь ханаа төрчдөг байхгүй хөлнөөсөө дараад. Тэг ин. Тэгээ замдаа одоо тэгэл гिचүү. Тэгэхээр нөөхийн зүгээр гутлын гадуур наад нөгөө юу чин хүүхэд болгон тийм нөгөө нэг өмсгөл аавна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас Ой, морь тийм морь юу юм бэлээ? 30 мянга гэдэг юм бэлээ. Нэг цагийн. хүүшээ. Нэг морь. Наадах чи авчираа заруул харин гоё юм шүү. Гой 8 юм. 8 шүү. Махны бизнес. Нэг цаг штэ. Нэг цаг л идэн чи тэр морийг. Идэх яриад юм чуунах яриад. Идэж болно штэ чи. Идэж болно. Нэг цаг л ямарч байсан. Унна нэстэ. Нэг цаг л ямарсан тэр морь чинийх. Тэгээ иднүү, уннуу, саануу тэгээ чиний бүгдгийн чиний л асуудал. Айрг саануу гэнэ. Морь саац. Нэг юу аахгүй нэг морь түрээсэлтэй 30 мянгаар түрээсэлтэй эмгтэй морь байна уу гэдэг. Гүү байна. Унахтаа гүү байна. Унахтаа гүү түрээсэлсэн дээ. Унан те саангууд айрг үлчин те. Ажилтай юм. Би хоёр гой кемп зааж өгнө зөө. Тэ хомоолыг авчин тэр гой кемп зааж өгнө. Тэгээд түлчин нөгөө тэр хатаагаад хатааж батагаад түлчин зүгээр 30 мянгаар нэг гүү ааснаа бүх юм эргэлжээд гинасан. А зав бол нэг хүний 40 мянга гэдэг юм байл шүү. Би дээр ингээд давхарлаад ингээд сууж болох уу? Болохгүй. Нэг хүнээр нь тоолд юм байлээ. Хүнээр нь тоолд юм. Сандал нь хамаагүй. Гэхдээ тэр би та нарт би хэлж шүү. Тэр хатуу сандалтай тэр хуунцар завинд битээ суугаарай. Гуйж ийн. Айгүй хатуун байлээ шүү. Тархилгаа хагаа авна. Хүүхэд яг том өнөөрөө тооцогдож байна тий. Тийм. Ерөөсөө хүүхэд томгүй хамаагүй. Тэгээд нөгөө нэг 6 мургаа настай хүүхдүүдийг бол арайч тоолохгүй л юм л да. Гэхдээ юу насны юм заад юм уу? Жохон арай балчир малчрыг суулгаж Аа байна. одоо тий над чиг харагддаг мөртлөө 6 настай мөнгө авна шүү дээ. Над чиг харагддаг мөртлөө. Юу гэнэ 6 настай мөнгө авна. 6 настай мөртлөө над чиг харагдж ивэл мөнгө авна. Нас хамаагүй. Харагдах байлж байгаа. 6 настай хүүхэд одоо яг чам шиг харагдах. Яг гоо тэгээд нэг нас асууж байгаа шүү дээ хоёр. Яг гоо би хэлж штэ. Яг гоо тэр нас энэ Эрка бүр өнөөдөр бүр ингээд нүдүүдийг харалдаа манайха. Талмаараад яриад байна. Аргашана бүр талмаараад. Одоо том амтай болоод нүдэн талмаарсан болчлаа. Талмаарна гэдэг чинь Эрка хэд хоног аяллаа. Уучаараа тий. За хэд хоног аялчлаа. Ингэсэн. Наа чи санахаа. Замдаа булганд нэг хонсон. За тэгээд тэр өдөрт маргааш нь өдөртөө шууд хөвсгөл ороод хонсон. Тэгээд хөвсгөлдөө шууд 2 хоноод буцаж ирэхдээ булган дахиж нэг хоноод тэгээд ингээ ирчих. Нийлээ 4 хоног 5 өдөр баггүй. Тийм ба 4. Тэгэхээр одоо нэг 5 өдөр юм. бүгдээрээ хамтдаа бас Эркийнхаа нөгөө нэг аялсан түүхээр аялс одоо бүгдээрээ сонслоо. Одоо тэгэхээр чи нэг хоолны сонголт их гоё. За бид нар бүр супер хоол хийсэн. За. Огцсон шөндөө тэр булганд хонсон тэр цастай шин шүү заяа. За. Бид нар цастай шин бүр кимчижигээ хийж идлээ шүү. Тогоо дүүрэн кимчижигээ хийж идлээ шүү. Би нэрээ хэлчихв. Очроо нөгөөдх нь хэлчихв. юу гэнэ. Нөгөөд хэлчихв. За хэлж. Өнөөдрөөс эхлээд маа тоогооч амарч байгаа штэ. Оочих болооч тээ. Энэ намаа ирж байгаа юм Эргүй ирлээ гэж. би бүр ингээ ирээд хүн амттай уулзна гэдэг амар бодоод ирсэн чинь манай нөгөө өдрөө ээж нэг бид нар амарлаа бай өчигдөр юм оруулд ий. Эрка гэсэн тоогооч нүдлээ яваад гэдэг. Баг мараа тоогооч зүгээрээ Эркийг ирэх сургаас зүгээр зүхтаас. Эрка чи хамаг өдөх хоол идэн те байхгүй нь орж идэн байхад нь орж идэн. Ээ балараа. Хамгийн гол нь одоо нөгөөдөр гэхэд бид 3 зүхтайгаа явах гэдэг чинь. За Эрка ингээ. За чи ингээ зугаалаад ингээ иймэрхүү гоё түүхүүдээ ярьсанд баярлаа. Тэгвэл энэ түүхээс чи бас те гоё ямар гоё дурсамж яг юу гоё бүтээв те гоё. Олж авсан юм аа бидэнд тоогооч. Хамгийн яг юу нь гоё чухал хэрэгтэй те. Ерөөсөө ийм л юм байна. Яг хаа аялалд үгээс угаас юм мартдсан байлээ. Юм бол угаасаа мартан зав. Битэрийг бол мартсан. Бас юм бол хайн зав. За. Юм бол хайн. Зарлаг бол гарна. Энэ 3 бол ч яг уур бас хүрнэ гэж. Аялын бол яг үнэн юм байна. Аха. Гол нь нөгөө нэг наастартай байх, энэ коллектив алдахгүй байх те. Нэг юм галаа унтраахгүй байх гэдэг нэг юм бодчих аягүй чухал юм байна. Харин тийм ба. Амар тэнэг байж байх хэрэгтэй байлээ. Харин тий. Тий. Ер нь 6 осон ч гэсэн те. Тэнэгтэй л.
Тэгээ хүмүүс таарсан хүмүүс тэгээд байгаа Харин байхгүй. чамаа харсан чи нэг сторич харсан чи Видео кол хийсэн хүмүүс тэгээд байгаа юм чинь. Наад руу ч одоо цас орно гэж энэ одоо та нар наанасаа бууц энэ төр гээл. Хүмүүс ингээл бодит байдал яриад. Тэрэн дээр тэнэг юм шиг л байх наа чи гоё хамаагүй хөвсгөлийг би застаа үзмээр байна энэ төр тэнэгтэж гисэж би чи. Тэгсэн чинь хөвсгөл застаа жиг нартаа өгцөн та намайг. аялалд яг тэгдэг Гайн байхгүй. застаа өгцөн өглөө. Тийм байна. За застаа өгцөн өглөөний бичлэгийг үзье бүгдээрээ. Саний үг чи заавал гоё үзэх ирсэн шүү. Аялал тийм тэнэг юм шиг байх хэрэгтэй гэдэг. Яг хөө мэдээж болгоомжтой байна. Гэхдээ нөгөө талтай олонгод яг юм. Нар ийм гоё. Болгонд ийм гоё газар ансан шүү дээ. Оюун санаагаа Уул муулын хараа. Вау. Ийм гоё гэр мэрт. Сасуу нөгөө модны цагаан хөвнө үү? Энэ модны цагаан хүн биш. Цас үү те. Цас байгаа даа. Бид нар одоо юм болгоныг цагаан юм болгоныг модны цагаан хүн гэж Харин та нар бол чадсан тэггээд идэг болсон байлээ. Улаанбаатар дэрсэн чинь харин цагаан ам амруу ороод өгчөөлээ. Яг аялал тэгдэг байхгүй гэж ингээд. Яг энэнгээр орно тэнд нь ингэн тэдэнд загасчлна гэдэг ингээд амар хатуу төлөвлөгөө барьждаг штэ. Тэгэх юм бол хүн стресстэй юм байна. Чадаад бүр ингээ уурлаад ах юм. Тэгэхээр чөлөөтэй байна. Цас орно уу, бороо орно уу, тэнцэнэ хонно уу, маргааш явна уу, нөгөөдөр явна ерөөсөө хамаагүй ингээд ер нь чөлөөтэй. Нэг л одоо манай багийнхны нэг юм жоохон нэг одоо пүрүстэй явсан манай нэг дүү. Жоохон ямарсан нь одоо тэр нэг жанхаан даваагаар даваад нэг засмалаар явж байгаад яг бидний нэг очих гээд байгаа байрлал руу очихын тулд жоохон юм шорогоор явах хэрэгтэй болсон. Тэгээд жоохон тэр нь жоохон эвгүүлтэй. Жоохон иймэрхүү замаар явсан. Тэгсэн тэр дүү ингээл айгүй уурлаа л те. Уяркаха та одоо ийм мэдсээр байж энэ төр гэдэг үг хэрглэж байна. Тэгэхээр би бүр эргэж хараад инээгээд хэллээ. Ах нь мэдчихсэн шүү энийг албаар. Чамааг ингээд суучаасаа гэж бодсон юм. Харин суусангүй Харин чи гарч та яадаг мó хог вэ? Нөө чи надраа гайхаа хараад байна. Тэгэхээр би мэдчихсэн шүү энийг бүгдийг би төлөвлөсөн байсан юм. Би ши чинь бүр жил болгон сар болгон явдیں۔ Бүх нөхцөл цасыг хүртэл би тооцоолсон юм. Та нар арай ханаа төрсөнгүй юу харин гайгаар гэсэн чинь нөгөө чи харж ирчихсэн. Нэрээ тийм тий. Та ч мэднэ гэж юу аахав те. харин тийм байна. Тэгээ намайг жанхаан даваараа явж байхад бүр засмалчгүй байлаа шүү. Бүр битүү юм шорон дундуур, чулуун дундуур ингэ давхиж байгаад очдөг байсныг харин хүүхэд мэдэхгүй нөгөө нэг жоох хүүхэд. Намааг бараг төлөвлөж байгаа тэр шаварлуу оролцсон ухааны юм ярих гэж байлаа шүү. Эркагийн гэж хэлсэн баг. аялалд явахдаа Эркагийн нэг юу сэтгэхгүй нэг юм нэг 15 та өгчгэлтэй. Тэгдэж штэ байж. Тэгээ. Өө 15-аас ч жоохон байх байх. Гэтэ би ингээд нөгөө нэг хогийн зан гараал илээ. Ямар Химлэх гээд идэг зан гаргаал ил. Ингээл одоо нэг бүтэн хонь авчих штэ бид нар чинь. Бүтэн хонь авчаал хүмүүс чинь энд зогш хоол идэнэ гинэ. Нөгөө чи бүтэн хонь ингээд зүнгөнд байгаад байгаа штэ. Миний машины хаана? Хүмүүс ингээ гадуур хоол идэнэ гинэ. Би юу маах байгаа штэ. Зогсоод энэ гурилдаа шилэг идчихэл да. Надаа гурил нь байна, махан байна. Нөгөө чинь хоол идэнэ гинэ. Тийж мэдээ зогсоод. харин тэгээд идэх те. Ямар ч одоо хоолтой энэ тэр газар нь бөө мэд. Гэхдээ Гэтэл чи өвдөхүй дээ наа чинь одоо. Миний юм орцсон байгаа шүү нэ. Дөнгөж саяханд л ингээд зарлаг гардыг байна. Хэдүүлээ мартыг зартыг гэжсэн араас нь ингээд ихтэй яа. Харин миний алдаа тэр. Харин алд зарлаг Сул гардыг талаа байна явж гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байлээ. Тийм хүлэн Ер нь зөвшөөр. дансандаа нэг 20 сая төгрөгтэй те. 20 сая ч. Яга 20 саяхаа нэг 200 мянган нүрэл ирүүл болоо штэ. саяных чинь өшөө юу байхгүй. Энэ ийм цааваа. Саяных чинь нэг нарилж байгаа сул тал биш байхгүй да. Ер нь мах аваад заа гурил аваад замдаа экогоор өөрсдөө хийгээ явах нь энэ чинь өөрөө утга учир ховоох юм билээ эхнэрээ. Замдаа. Тийм замдаа явж Оо байгаа. эхнэр чи хаал идэг юм уу? Гүй манай одоо эмэгтэйчүүд тоогоо ойрлаа штэ. Эмэгтэйчүүд тоогоо ирдэг юм Тэгвэл аа. штэ. Үгүй штэ эрчүүд байдаг байхгүй. Жимби, хорхоо гэдрийг бол ирчүүд бид нар хэлээ. А тэр кимчижиг эмигээ одоо тэр бусад одоо нарийн ширийн хоолыг нь бол манай Гэхдээ эхнэр яг тэр ингэдий хардаа Дүүнэр. миний бодол шүү. За миний бодол. гэрт хонсон л. Миний бодол залуучуудаад би ч нэмэгтэй хүн биш За. үү. Яг ингээ буудалсан газараа хоол хийхэд бол асуудалгүй байхгүй юу. Харин ингээ зүгээр нэг зогсоод өнгөрж байгаа нэг удахгүй газараа ингээ буугаад хамаг юмаа гаргаад хоолоо хийгээд ингээхлээр надад бол жоохон төвхтэй санагддаг явж. Ой, ингэдэм байлээ ой. Заяа. Хүмүүс бүр супер болсон билээ. Одоо харин тийм аялаа сурсан хүмүүс өөр Багаж онгоолголоо. Өөр нэг сүртэй юм гаргахгүй. Багаж онгоолгонгууд энэ багажныхаа энэ одоо хаалган дээр нь ингээд билет нөчөдөг ч байж шиг. За. Тэргээ пат буулгалаа ширээтэй. Тэрэн дээр кофего чанлаа энэ талтаа хоолоо ийлээ. Тэр чинь тийм тусгай хүмүүс ч өөртөө одоо Супер жишээлбэл билээ. аялал сураагүй би ми болвол тэр чинь айгу хэцүү байгаа Нан тийм байхгүй. ээ, Тэгээ үнэн, хажуугаар нөө хүүхдүүдээ маллна гэл ингээл Малдаадахтай. айгу хэцүү шүү. Хүүхдүүдээ хүүхдүүдлэнэ гэж. За энэ мэдчлэн аялал хэлээ. Гоё. Зодоонтой дурсамжтай Заавал хамгийн яваарай. гол нь аз жаргалыг мэдрүүлсэн, амтыг мэдрүүлсэн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн энэ сайхан аяллахын талаар ярьсан. Би нэг юм Эркатай би нэг баярлалаа. юм чин сэтгэлээс одоо хүртэл ингээд яг энэ аялалтаа айгүй гоё ингээд дуртай байгаа нь
юу гэхээр хідэн дүүнэртэйгээ явсан да би бүр айгүй дуртай нэг хоёрдугаарт нь манай хүүхдүүд анх удаа хөвсгөлийг ухаан орсон үеэр нүдээр харж байгаа байхгүй. Тэгээд энэ аялал бүр хамгийн гоё байлаа л гэдэг юм чинь. Аавнаас ухаарсан нүдээр хараад. Буцтаа ингээл те байг тогтмол ярьж байгаа юм чинь. Энэ worth it гэдэг байхгүй англиар те нэг энэ бол энэ удаан аялал одоо энэ машинаар ингээд удаан явж байгаад манай хүүхдүүд амар дургу байгаа шүү дээ. Тэнгүүтээ энэ явдал бол одоо үн цэнтэй байла. Хангалттай. Энэ ийм явдал бол ийм хэмжээний явж ээж ийм юм бол үзэхэд бол болж ийн гэж байгаа юм. Тэгснэ ийм гоё нуур үйдгийг би анх удаа сонслоо гэд. Очоод нөгөө чинь бүр ухшаа. Аягаараа ухтаж ууж муугаад. Тэнэгч шууд ууж болно гэлсэн чинь. Шууд ууж болно гэлсэн чинь нөгөө хоёр чинь бүр баг өглөө босоод надаас төрүүлж гарч гүүгээд нөгөө нэг нуурлаж устаас ууж муугаад тэнэгтэж өгч байгаа. Тэгээ би ч дотор өглөө ингээ харч жоохон болонгортой байна. Энэ амар байлаараа төгсгөл цаандаа ингэдэг. За үнэхээр гоё. Өглөөд нөгөө нэг энэ чинь далайн төрлөг наашаага байгаад бас жоохон хогоо эргэрүүгээ хайдсан байл шүү. Тэрийг бас тооцоолох хэрэгтэй байна. байна. За комментүүдийг хүргэе. Бенжамин эм хаашин амралтан сайхан аялал нь гоё болсон хүний шинж байна өө гэсэн байна. Зөв шүү дээ. Миний дүү Эрка зарлага мартаг хаях гэдэг чинь үнэн шүү гэсэн байна. За ингээд энд хүрээд өнөөдрийн гинэ хонгор аялж байна. Ингээд дундуур орж ирээд ингээд лайвлаад байна. Тэгээ ингээд энэ коммент гэсэн байх шүү. Туяагч гайвсан шүү сая. Нэг ч хоноогүй чи залах чи шүү. Эхний бол дуусаг байхад чинь лайвлах юм. Үнэн гинэ хонгор аялж ягаад 3 удаа хэлсэн шүү дээ. Ингээ инээсэн байна. Тэр чи хэлсэн байхгүй юу? Тий. За бити дундуур ордөө. Юу ярьжила? Дуусах чи шүү дээ. Энэ болон маань ингээд түүхэнд булангаа дахиад ярих юм байна шүү дээ надад. Хамтдаа дуусна. Одоо харин зүрхэн давлгаар руугаа орё. Энэ хоёул би рүүгээ харьцчихсан амар юм шүү. За ингээд очроо зүрхэн давлгаа ороход бэлнэ. За бэлэн байна манайхан зүрхэн давлгаа. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсын өнцөг болон бүрээс гэр бүлийн радио Улаанбаатарын өглөөгөө сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэн минь зүрхээ бидэнд асгаад өгөөрэй. Хаанаас зүрхэн давлгаанд оролцож байгаагаа бас комент хэсэгт бидэнд бичиж үлдээгээрэй. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. 10 секунд маань доош яваад ихсэн байна. Зүрх явлаа. Ёп. Зүрхийг ингээд хэдүүлээ дараагийн болон руу шилжихэд бэлэн боллоо. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Их дэлхийн хаанигтэй эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. За манай хоёр дахь болон болох доорой ми болон мань эхэлж байна. Тэ мэдээж бид нэр хамгийн их цүнхөө удаасан хүн хамгийн гайхалтай гаргаад өчөөрэй. Дууг бид нэр хамтарч зохиодог байгаа. Мэдээж зохиогч нь та бүхэн. Тэ та бүхний комментэнд ор илгээсэн тэр нэгэн гайхалтай сэтгэлийн үгсийг бид нар шүлэг болгоод зохиодог байгаа. Ааха. За ингээ шууд сэдв хэлчихье. Өнөөдрийн сэдв болохоор тэгээ Ганг имэ гэсэн сэдвэр бид нар дуу Ганг имэ. Ганг имэ. Манай имэ бол ганг. Имэдэ зориулж бүгдээрээ хамтдаа гоё шүлэг бичих нь шүү дээ, тэ. Тэрийг хэдүүл хамтдаа дуу олгож үзье. Жохон юм стайл мастайл нь болгоод жохон юу шүү. Хипхоп тийм ээ, жохон юм ганг явах юм. За имэгээ тэгвэл бүгдээрээ яагаад бид нар гоё юм жоохон цоглогд юугаар магтаж болохгүй те. Яг зөв. За ингээд тэгээд бичээрээ тэр хооронд нь өнгөрсөн 7 хоногт сонсгож чадаагүй дуугаа бас сонсъё гэж бодоод байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт болохоор ямар сэдвээр явлаа? Эмо үсттэй. Эмо үгүй шүү дээ. Эмо ч өмнө явцсан шүү дээ. Эмо байсан те. Эмогоор явсан байхгүй юу? Тэгээ эмо болохоор сонсож чадаагүй. Тэгээд харин энэ булан дээрээ булан ихтэнгүүт нь сонсчоо гэж ингээд ярьсан. Тэгээ одоо хэдүүлээ хамтдаа эмогийн талаар сонсож хооронд эмээгийн талаар комментууд болоод ирж явах хаа гэж бодсон шүү. Тэгээ имээгээ магтан дуулъя. Гэтэ энэ дууны ма төрөл жанр нь болоо жоохон тийм цоглог, ирч хүчтэй, хипхоп тал руугаа те, ганг тал руугаа явах гээд байгаа учраас та бүхэн эмээ нартай зориулсан харамгүй гой мөртүүдийг бидэнд илгээгээрэй. Ингээд хамтдаа очрогийн манд бүтээсэн гэхдээ 7 хоногийн эмо гэдэг дууг бүгдээрээ сонсъё. Арай орж амжаагүй уран бүтээлийг хамтдаа сонсъё. За тэгье.
За дээдлэн ч бас мөн. Дээдлэн ч гэсэн мөн байгаа. Дээдлийн сонсч дөө. За. Тийм урт хөвгтэй болсон юм байна. Дээдлийн сонсч. Тийм ээ. Эма дууг ингүүт нөгөө Эма модон дээр тавьчингууд жоохон цоглог болсон байхгүй. Тийм үү. Би ч одоо их гунигтай байх юм болов уу? Тийм. Тэр чи Эма модон дээр. Гэхдээ ингэж надаас хоцсон гиншүү зундаа өгүүлж үзлээ зугаацах нарыг харсангүй чимээгүй хоосон нуруу цаг нэг зүйл дугаарч чин зүрхний минь шархыг хинч олсон сохгүй Шарх марч гэж. Чадаж байна уу би бидний дусадан хүн магадгүй сонин хүн бусдаас өрөөр дуртаж бусдаас өрөөр шаналн нүдэнд минь мүлдсэн нандин дурсамж бүхэн намрын авч шиг асгол хийсэн онлоо нэрийг чин зүрхэндээ бодох мөч бүхэнд нэгэн бүтэн эртэн стотосон минь норен гэхдээ сүлжин отон траггүй ямар урттай вэ? Тийм байна. Йоо. Амар урттай. Супер дуу юм шүү. Уу яг нэг эмо гэдэг. За өнгөрсөн 7 хоногийн эмодоо бол нэг иймэрхүү болсон байгаа шүү манайха. Яг одоо бүгдээр хамтдаа Gang Эмэ гэдэг одоо сэдвээр дуу зохиох гэж байна. Тэгээ манайхан бас эмэдэд зориулаад гоо шүлгнүүдээ бичээд илгээсэн байна. Тэгээ миний оруулсан шүлгэл одоо Gang Эмэдэ хайртаймда ган гасааш намайг ариутгадаг да. За эхнээс нь комментүүдийг хүргэе заяа. За одоо тэгээд нөө эмээг санагалзуулсан цоглог хэмнэлтэй дуу гэдэг байгаа штэ. Бараг сая эмгоор нь явуулчаал яа дээ. Стилийн Хипхоп оруулж ирж шүү. Хипхоп оруулах уу? Тийм. Эмо гэхэр чин арай биш. За тэгээд цаашлаад ингээд явж байна. Тийм ээ би эмээ, ээж минь эмээ, эмээ минь эмээ гинэ. Гой шүлгийн мөрдүүд оруулаач ээ. Туяагч ээ. Туяагч үнэнтэй. Туяагч өөрөө эмээ гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үү? Эмээ гэдэг өөрөө битсэн маа шүү. Оо тийм үү. За. Эмээ юм болцсон юм уу? За одоо цаанаас нь явж байна. Миний муу хажаа эмээ болцсон юм уу? Болцсон юм уу? Болцсон юм уу? Гялс юм байна.
Эмээ минь байнга үглэн, эмээгээ би байнга үгүйлэн. Ирцэрч намайг чангаан энэ амьдралынхаа туршид эмээгээ би санана. Наа чи инх цай гэдэг хүн бичсэн. Аха. За хайр халамж хариуцлагатай байлдан дагуулах чадaltaй хөөрхөн эмээ гэж оюун агч бичиж байна. Ач зээгийнхэн артаад аав ээжийн нүдийг хариулж адтай үрсээ алгандаа инхрийлнэ. Аав ээжийг нь харин атгандаа базна. Би бас ингээ ундраад байгаа юм шүү. Тийм байна. Эмээ бас солиод өгөн биш. Тийм шүү дээ. Эмээнэр цаанаа дончтой энэ амьдралын солон энэ жоохон цөөхөн болцсон ба. Ганг эмээтэй хайр тамдаа ган гасааж намайг ариутгадаг даа гэж байна. Хайртай эмээгээ бид дурсан санана. Хайрлаж явдаг эмээдээ би буян хураана гинэ. Энэ хин манай очроогийн хувьд эмээ айгу чухалтай очроод нэрээ. Юу лээ? Чи эмээ дээр өссөн билүү? Үгүй шүү дээ. Яг эмээ дээр өссөөгүй. Танаа эмээ чинь чамд бол айгу их анхаарал халамж тавьж исэн те? Үгүй лөө? Ер нь яг уу яг бүр нэ эмээ дээр бүр яг ингээд өссөн хөлт биш л те. Тэ. Чи нөө юу яасан бэ? Өөр очроотой андуураад байна. Үгүй мөн. Нөгөө чи бол яг аав ээж дээр бол яг сүртэй юу яагаад вэ? Ер нь яг эмээтэйг ер нь их холбоотой. Тийм харин тийм. Сая саналаа. Шал өөр. Манай нутгийнхан манай ээж нутгийнхан болохоор энэ өвөр хангаахан байхгүй юу? Тэгээ эмээ гэж дууддаг. Бид нар чи эмээгээ юу гэж дууддаг? Бураа ээж гэж дууддаг байхгүй юу? Бураа ээж, бураа аав гэж дууддаг. Тийм болохоор бас эмээ гэхээр нэг юм жоохон данга хол байгаад байна надад. Сонин. За, ганг эмээ хей ганган эмээ хей инээмсэглэн viral манай эмээ number 1 гинэ. За. Ганг эмээ ганган эмээ гэрийн ман суперод ачнар бүгд цуглахаар аз жаргал нь пүүл болдог гинэ. За, тиймээ бич ганг эмээ гар завгүй ам завгүй байна гинэ. Эмээгээ би мэдэхгүй ч эмээгээ би үргэлж хайрласаар гинэ. Туягч уулна одоо крилэр бичнэ гэдэг одоо тангараг өргөцсөн байгаа шүү дээ уул нь бол. Ерөөсөө тэгэж чиг шүү. Тийм үү. Тий. Тангараас нь юм бол ингэсэн заяа. Хэр удаа нятсан юм бол та. Наадхан дээр чи би бүр байр болчихсон. Хийгээд энэ хүнд чи бүр англи хэл мэлээр бити бичлдээ би чинь монголоор ойлгохгүй юм гэдэг. Харин англиас нь монгол руу орчуулж хөрвүүлэх гэж энэ хүн чинь бас нэлээд юм болж байгаа. Өчигдөр илүү нөгөө нэг юу копирайт авах гэдэг чи юу илээ? Ямар дуу байлаа? Анхаар мотор дээр Титаникийн талаар юм ярихгүй юу? Тэгээ Титаникийн дууны талаар ингээд манай очроо дуулж өгөх гээд тэгээд аялдаа. Вива. Тэгээ хамгийн гол юм үгийн хэлээр копирайт авчих гэдэг байгаа. Би аялж байгаа царины нөгөө. Аяанаас зүг аялчих юм бол копирайт авчих гэдэг учраас хүлчж байгаа байхгүй юу? Тэгээ бүх юм копирайттай болцсон байгаа учраас айгүй хэцүү байгаад байна. Тийм байна. Намаа нөгөө юу байгаад л ш нөгөө миний нөгөө царинаас болоод манай нөгөө пэйж рүү копирайтын юу ирсэн бэлээ. Энэ хүн чинь нөгөө нэг юм солонгос ямар жүжигчин гинөө? Тэр үнтэй адилхан байна. Лараад байгаарэ. Тэгсэн харна. Тэгээ би чи ингэж яриад байна. Ямар жүжигчин бэ? Ямар Кэмэха. Кэмэха шилж үзсэн байна. Мөнөө өшөг копирайт ирсэн. Би ч одоо солонгос киноос үздэг юм аа нэг минийх шин ирээ гэдэг л ш намайг. Бороо. Бороо шин ири. Ихнэрийн өрх нөө мэдгүй байна. Эмэгтэй ахгүй. Шин ирээтэй адилхан. Нэрээ харц байгаа байдал шин ири юм уу юм. Жохо шин ири чи нэг ийм жүжигч байхгүй. Нэг тэнэг чим шиг ухаантай чим шиг. Одоо хараад тэр одоо амаа ангацсан байгаа. Нэр том амтай адилхан ч юм уу? Адилхан байна. Энэ хардаа очроо. Энэ том амтай амаа ангацсан зургийг хардаа. За адилхан байна. За. Төстэй ч юм. Гэтэ хамгийн гол нь хардаа хоёрыг яг адилхан гэдэг байгаа хүнээс чи илүү над дээрээс копирайт ирэх нь илүү өндөр юм байна. Би ч одоо Селена Гомезтэй их нэлээд Селена Гомезыг угсаа копирайтгүй болгоцсон гэсэн. Хиний дээр. Шал хэрэггүй царайтай гэдэг. Шал хэрэггүй. Хүмүүс хэрэгжилж болно гэдэг ингээд. Хараач тээ. Яг би агаад тээ. Селена за энэ харъя. Энийг би мэдхгүйс харъя да. Селенагийн турцсан штэ сүултгтэй. Хөмсөг адилхан байна. Хөмсөг адилхан байна. Хацар адилхан байл гэж штэ. Хамар жоохон дүнстэй хацар адилхан байна. Хацар штэ ерөөсөө. Цэвэр хацар. Тэгээ юу уурлаа жоохон. Тэгээд энэ хайртай битээр ижлэх мингтэй бас. Тийм харъя. Яаж харуулах вэ одоо? Тэр арай тэр мингэн Селенагийн харчих гэж. Селенагийн харчих. За ингээд комментууд араараас явсаар байна. Юу гэж аавын ээжид үхэр нүдэн ээжийн ээжид хар охин гинэ. Аавын ээжид үхэр нүдэн. Эмээгээ хөгшөөж гээд
хөгшөөж гинэ. Эмээгээ хөгшөөж гэж дууддаг байсан Хөгшин шүү ээж дээ. гэж дууддаг байсан. Үгүй Хөгшээж Хөгшин ээж гэж. зүгээр хөгшээж гэж холбочдөг байсан. Наач угаасаа албаар алдаад битсэн баг. чи яваад эвдэрсэн гар ядраад гинэ. Өө миний муу ихч. Би өөрөө эмээ шүү. Би өгдөг эмээ, би цоглог эмээ, би атмаа эмээ гинэ. За. За ганг энд одоо Ноко орж ирж байна. Нокогоос гоё шүлгэнд орж ирнэ. Ганг эмээ маань ганган шүү. Галтайгоондоо хатан шүү штэ. Ганг эмээ маань ганган шүү. Галтайгоондоо хатан шүү. Бууз баншин амттай болохоор бүгд л дахиад гин шүү гинэ. За дараагийн наач шүлэг гоё. орсон. Мөнгөө хаан нуусныг нь харсан да. Аргал түүхээ гарсан да. Оён нийцүү битсэн юм уу? Жаахан хэдийг би авсан да. Аргал түүхээр үздэй. Юу мөнгөө хаан нуусныг нь харсан да. Аргал түүхээр гарсан да. Жаахан хэдийг би авсан да гинэ. Ямар байлаа. Ямар гоё наач. Гэхдээ яхаа жоохон бахта тэгэл эмээгээ аргалт явсан хайгуур нэг нуусан жоохон нэг ааруулыг ингээл авчдаг. Тэгдэг ус. Би ерөөсөө тийм юм байгаагүй. Би Тэгдэгсэн шүү. ёстой ингэж байгаагүй. Би ер нь бол тийм ариун цагаан хөдөлмөрөөр те. Эмээгээс Бусдаг байсан гэж. Өөрийнхөө гараар гэж. Нэг юм дөө өгдсөн мэдхүү нэ. Юу? Эмээ амир ууртай гингүүд би юу даа гэл те. Өөг банк дэвчин өдр гэ те. Ягаад энэ зураа. Naked гоё их зүгээр нэг юм нэг юу орж ирсэн. Дахиад дуулъя да. Юу гэнэ? Үгүй нөө эмээ өө бисаагороо гэдэг нэг дуу өгдөг штэ. За. Тэрийг л нэг ямар хамтлаг үлээ нэг бүр дээр хипхопор дуулсан байд штэ. Мэдгүй. Эмээ амир Өглөөний минь сайн угаана. Би болвол юу биш штэ. Тэгээ дээр үеийн хүн биш болохоор Харин мэдгүй. тийм ээ. Чи бүр дээр үе холлоо те. Хоёр хоорондоо ингэж ярихгүй гэж яриа Тийм зү. штэ. Тийм. Хоёр тэгж ярих болохгүй. Харин тийм ээ тий. За, За шүлгийг явуулж үзэх үү? шүлгийнө. За одоо шүлэг зогссон мэт одоо. Шүлэг зогсоочих уу? Зогссон. За, зогсооч. Хангалттай зогсооч. За явуулаад үзье те. Шүлгээ ямар хуу юм гарах нь харъя те. Тэгээ. Олигтой юм гарахгүй бол устгаар бүгдийг дахиад шинээр бичнэ. Өнөөдөр Монгол улсын дэлхийн хамгийн отгон уран бүтээлүүдийг бид үлгэдэж авдаг энэ болонгаараа харин өнөөдөр болохоор эмэнэрийн талаар эмэнэрийг багтаалсан уран бүтээлийг бид хамтдаа үлгэд авах гэж байна шүү. Энд Нойкогийн коммент нэлээд хожуу бас орж ирж байна. Цайн үнэртэй аяг дүүрэн чихрэн нуугдсан шүүгээ дүүрэн идээд ав гэж инээмсэглээд диггүй ач нараараа эрхлүүлнэ өдөр бүр За гинэ. Нойкиг их гоё юм. За Нойкиг зөв ингэж цайн үнэртэд аяг дүүрэн чихрэн нуугдсан шүүгэл дүүрэн нууцаар авж ицсэн миний сэтгэл дүүрэн тий. За энэ бүр хипхоп мипхоптай ингээ оруулсан байна. Эмээгийн ам хөдлөөстэй чихэр гэж би гордоостой горцсон харсаар гар хуруугаа дийлгэн өдөржин хүлгсэн ааруул өнхрүү шиг болсон байдгаа гинэ. Туяа гэж. За миний эмээ эмч эмээ муухан ааштай зүү барьж тариад эмээ гар дүүрэн өгдөг эмээ хайртай муухай зантай өдөр хэцүүхэн байдаг шүү. Эмээ гэсэн чинь гоё. Би нэг одоо манай эмээ чинь цаав цагаа өстэй байхгүй. Тэгээ эмээгээр ер нь байнга тоглон зэ. Урд нэг машины урд суугаа явж байхад би тэгсэн байхгүй. Эмээ доошлоо замын цагдаа гэдгсэн чинь гин доошлоо. Ягаад би чи сууж болохгүй замын цагдаа гэхлээр үгүй намайг хонь ачаа явж гин гэж бодсон. Эмээ тэгсэн чинь за чи дугаа гэдэг. Эмээгээр байнга тоглоно. Эмээ бас тоглон зэ. Айгу гоё штэ ер нь бол тэ. Манай эмээ манайхан бол эмээнрээр бол дүүрэн штэ. Миний эмээ байдаг аахгүй юу? Миний эмээ чи одоо байгаа ануухан, залуухан өсгийтэй гутлан дээр бараг гүүх шахам явж байгаа. Тийм 80 гарсан буураа байна. Эмээнэр ер нь яадаг гоё ингээд тоглож моголоход ер нь тоглоом тийм байна. тоглоом даадаг байхгүй. Ер нь настай бүр настай эмээнэр ч гэсэн их тоглоом даа. Өөрөөсөө ингээд гоё. Бүр амар зэвүүн жок хийгээд идэв. Тэг хүүхчиг болцсон байдаг байхгүй гоё. Айгу зэвүүн жок хийгээд. Сүүлд би эмээгээр нэг ингээд тоглоод эмээ таньрыг энэ нөгөө нэг энэ сингл эмээнэрийн групп руу оруулчлаа шүү. Яадгийн миний хүү тэрнэлээ. Тэнд ингээд шинэ өвөнөртэй болдг юм аа. За солиараа тааш. Энэ араа миний жаахан эмээ гэдэг үг оруулсан бол гоё ээж те. Үгүй юу яа та үгээ дахиад нэг шинжилчихээ л та цаг байж штэ. Үгүй мангар урт болцсон чи харта би явуулсан харта. Явуулсан юм уу? Үгүй баг наа чи баг дуу хийвэл 10 минут дуулах юм ааш. Оо ингэхтэй байсан мэт шүү. Одоо ажиглалаа. Одоо чи ингээд модератор хийж штэ. Шүлээ авч бичээд ингээд өөрөө бичээ оруулчих чинь. Тэнгүүд заяа хэлэнгүү чи үгүй энэ урт байна ингээд шууд өөргөрөө явдаг юм те. Үгүй энэ одоо нэмэх би нөө заяагийн юунд орсоор байгаа тэгээд амжаагүй шүү. Хөөдх юм өөрчлөх юм уу? За ингэх юм уу дэх юм уу гэсээр. За яшка нэх олон өөрчлөлт хэлсэн юм шиг. Би ингэдэг байсан. Оруулсан гэж хэлждэг байхгүй. Оруулсан гэдэг нэг хэлждэг байхгүй. Тэнгүүд чи бүр тарчлаа. Тэнгүүд на заяа чи оруулсан гэж болоод уушчих. Эркэг манай сонсогч тардаа бүр үг мөгөө оруулчаад өөрөө бүр буу халаа сууж шүү. Гүй энэ хүн чи оруулдгүй маш шалгуулаа.
цаашаа зүгээр ганг имэ гэдэг дуу зохиогоод өчгөө сууждаг. Яг үнэ. Шүлгийн шал өөр биш. Шал өөр. Нэ ингэж хуурсараа багаас сурсан. Тийм арга байх юм биш. Бас байгаа. Хэдэн шүлгүүдийн нэг 4-5-ыг нь авангуудаа энийг жоохон баяжуулаад өг гээл. Энэ үн чинь кириллээр бичснийг нь бол тэнд найруулагч ингээд копида тавьчихж байгаа. Манад өгч байгаа. Энэ тоглолтоор нөгөө туяа ихчийг орчуулгад дээр суугаад. Яаж яхад туяа ихч нэмж ичээд байх юм аа. Та монголоор бичлээ гэж уйлаа суугаад. Энэ одоо өнгөрсөн энэ одоо туяагчийн комент мэмэд одоо бараг энэ гоё юм биш. Эмээ миний нүдээр доллар, эмээ миний нүдээр чихэр, эмээ миний өмгөөлөгч, эмээ миний хамгаалагч одоо ч зүрхэнд оршин огшиж би саннаа гинэ. Манай эмээ болохоор ийм байсан нөгөө нэг би хөдөө очоод авчид нөгөө нэг хонд нь явдаг нэг миний үеийн нэг хүү байсан байхгүй юу. Тэр хүүг авчид би бас шоглчноо хотоос очсон юм болохоор би ч ганц хоёр ахаа тэрнээсээ. Тэгээ тэрийг очиж шоглчихно. Тэнгүүд нөгөөт нь уйлаал явчихна. Тэгээд очоод эмээд хэлчихнэ. Миний эмээ намайг хурж миний турсыг хуулна. Ерөөсөө миний эмээ бол миний турсгийг хуулдаг. Одоо миний хамгаалагч байгаагүй шүү дээ. Манай эмээ бол манай дайсан байсан. Би тэгээ эмээгийн дач хайгуу дургүй гэж хүлээ хөргий. Тэгтээ яг юм эмээ. Энэ засвар айгүй ихтэй юм байна. За шууд үг рүү орё тэхөө. Шууд үг рүү орё. За ингээ хамтдаа үгээ сонсцгоё. За. Өнөөдрийн ганг эмээ гэдэг дууны үгийг хамтдаа сонсоход бэлэн болсон байна шүү. Тийм ээ. Би өөрөө эмээ. Шууд ингээ хэлэх юм уу? Үгүй хей гэдэг нь орохгүй нөө. Үгүй тэр ч яхав дээ. За тийм тэр чин ээж минь ч бас эмээ, эмээ минь мөн л эмээ. Эрдэн шиг минь түшээ. за Энэ одоо юу гэсэн үг юм? мэдхгүй одоо яах. Засаач. Хасчих юм бүгдийн дөрүлэнгийн. Дөрөв мөрийн. Эсвэл бүр хойшлуулсан дээр. Дөрөв мөрийн хасчихваа шууд. А тэгэнгүүт энэ сүүлд ирснүүдээс оруулчих. За зүгээр хасчлаа. За одоо тэгээд Тэгэхээр ч дутсан штэ. дутхгүй наач мангар урт. Чи бараг 20 мөр байгаа. Word play хийж болох байсан юм те. Тий. Эмээ ууцөө өнөдөр гэд. Энэ айгу сонио энэ айгу ингээд өөдөс. За уушаарай. Оруулчих би оруулчих. Эрт зэрэд намайг чангаан босто гэж үглэн тэр үгийг нь сонсохгүй ч өнөөдөр би өгүүлнэ. Утгыг ингээ өөр болгосон юм бас. Энэ амьдралын туршдаа эмээгээ би санана энгүү их тэр хайраараа замыг минь гэрэлтүүлнэ. Хайр халамж дүүрэн хүн хариуцлага зааж өсгөн байлдан дагуулах хүчин хүртэл зөөлөн сэтгэлд нь нуугднаа. Ач зээгийнхэн артал болж аав ээжийн нүдийг хариулна. Аттай жалуудыг алгандаа хайраараа аргадан инхрийлнэ. Аав ээжийг нь харин атгандаа жаахан базна. Тэгсэн мөртлөө бүгдээрээ инээгээд л дагаад явнаа. Ганг эмээ хей ганган эмээ хей инээмсэглэл нь viral манай эмээ number 1. Ганг эмээ ганган эмээ гэрийн мансуу бороод ачнар бүгд цугларахаар аз жаргал нь пүүл олдгоо. Тийм ээ би ганг эмээ гар завгүй, ам завгүй, нэг гараараа хоол хийчгээд нөгөө гараараа эрхлүүлнэ. Бууз баншин амттай болохоор дахиад гэж бүгд хэлнэ. Галтайгоондоо хаана нь болохоор хатан гэж тий. Гэр дүүрэн инээд цэлмнэ. Эмээнэр цаанаа дончтой энэ амьдралын солонг нь хаанч явсан гэрийг санагдуулах хамгийн дулаан өнгө. Аав ээжид үхэр нүдэн, аавын ээжид үхэр нүдэн, ээжийн ээжид нар охин. Өнөөдөр харин би өөрөө ач нарынхын азийн одноо. Мөнгөө хаан нуусныг нэг удаа би Ээж азийн одно гэхүү эсвэл өнөөдөр би ач өөрөө ач нарын хаан имэн гэхүү. Ямар од имэн гэхүү. Ганг имэн гэчдгүү. За. Мөнгөө хаан нуусныг нэг удаа би харсан да. Аргал түүхээр явсан хойгоор жаахныг нь авч үзсэн дээ. Удалгүй баригдсан ч гэсэн эмээ инээгээд өнгөрсөн хөдөлмөрлөж олсон мөнгө илүү үн цэнтэй гэж сургасан. Ваа би Тэр л үг нь өнөөдөр хүртэл зүрхэнд минь хадаатай эмээ гэдэг хамгийн гоё амьдралын багш байдаг. Эн чинь баг бүр өгүүлэг боллоо. Хамт гоё. Эмээгээ мэдэхгүй өссөн нэгэн ч би, эмээгээ өдөр бүр санах нэгэн ч би хайрлаж явдаг эмээдээ буян үргэлж хурдаг шүү. Хураадаг шүү. Хураадаг тий. Хураад. За тэгээд өнөөдөр хамт байгаа бол твэрч үнсээрээ маргааш гэж хоошлуулахгүй хайртай гэж хэлээрээ. Ганг эмээ хей ганган эмээ хей нас нь бол зүгээр тоо сэтгэл нь forever young. Ганг эмээ хей манай гэрийн number 1 эмээтэй аз жаргалтай эмээтэй зүрх тулаахан
Тийм ээ би өөрөө юм ээ. Өгөөмөр сайхан юм ээ. Цоглог бас атман юм ээ. Үр ачийнхаа бахархал юм ээ. Хей ганг юм ээ. Ганган юм ээ. Үрд бидний супер Болж байна. Гойлцоо. Rap дээр өөр юу нэмэх вэ? Тэр өгүүлэг шиг хэсэг нь оржиг дуунд бас нэг тиймэрхүү өгүүлэмж явал бас гоё гэдэг байхгүй. Сурамжтай тий. Тэр хамгийн гоё хэсэг байлаа. Үгүй ээ, хоёр өөртөө. Тэр хэн зохиосон юм? Rap дээр нь Rap дээр нь юу гээ? Нар охин биш, хар охин гэж шүү. Өө тийм үү. Хаана? Ямар байлаар юм бэ? Юу гэж хараа хүн байт юм бэ гэж. Хаана? Байсан шүү дээ тий. Old school гэдэг. Хараа гэж. Хой. Одоо нөө ингэж хөө. Манай сонсогчдод нь бас ойлгохын тулд Old school гэж. Old school гэж. Ээжийн ээжид аавын ээжид ийм юм байна. Аавын ээжид би өөрөө өхөр нүдэн. Ээжийн ээжид болохоор би хар охин юм биш. Тий ингэж дууддаг байхгүй юу? Бид нар нь хоёр имэн хоёулаа өөрөөр дууддаг охин шүү дээ. Туяг чиг. Өнөөдөр харин би өөрөө ач нарынхаа ганг имэ. Ганг имэ гэж заа. Энд гэхдээ би өөрөө ганг имэ гэж дуулаад байна. Манай имэ ганг гэж дуулаад байна. Бүгд гангууд л ахгүй юу? Ингээл бүгд л ганг имэнэр. Холилдоо л явж байгаа. Чиж ганг имэ болсон. Үгүй. Заяа минь ирээдүйн ганг имэ гэчихв. Нэг мөр оруулчих. Би бол үзэсгэлэнтэй өвөө болно. Rap old school занг явуулна шүү. Юу trap бэ? Trap гээгүү би. Rap. Бас попог оруулахгүй юу? Попо. Тий, дахиад Дахиад попо. нэр угаасаа өөрөө орчин. Наач. За тэгээ. Яг орох уу? Old school гэдэг чи ордог байхгүй. За. Old school ч ордё. За би дугаа ёо. Чи дугаа ээж заа. Чи дугаа ээж зүгээр байж. Чи гараад ирэх юм уу? За одоо мөн заяагаад гаргачих гээд байна да тий. Тий. За тэгэхээр ер нь яг имэ гоё тий. Ганг имэ. Гоё. Айгу гоё дуу. Минь чи ганг байхтаа л гоё гэдэг. Би хаар гинэ. Манай мо туягч ер нь бороо. Би яг нөгөө нэг энэ би аль дээр нэг туягчтай таарсан ч айгу цав цагаан л эмхтэй байсан. Гаа одоо хотын хүүхэн болчоороо тэгээ нөгөө амдаа тэгээ мөнгө төгрөг наадын байгаа үстэй. Яа. Тэгээд мөнгө төгрөг солонгос Япон одоо юу гэдэг те стер юм уунууд наадын байгаа үстэй. Ааха. Тэр юм уу юу гэдэг лээ? Скин тонер мөнер 50-ын байгаа үстэй те. Дараа нь би хоёр тэр гоо сайхны том үнэтэй үйлчлэг авдсан байгаа үстэй. Би хоёртой юм ярихгүй. Тэгээ ихч бол яг ховдын тэр ямар голын ирэг дээр бол өссөн л байгаа. Ховдих юм байна тий? Ховдих штэ. Вау. Игч бол тэнцээ бол жинхэнэ нар шаранд болсоор хүүгүүдийг дагуулад манлаалаа тэр голын усан загас жаргаа бариад игч бол жиг хаар болтлоо явдаг гэсэн. Ховд руу очиход яг бүр амар гой загастай газар байдаг юм уу? Төгч. Тий? Мэдхгүй би тэрийг асуугаараа. Гэхдээ энэ хараа игч ховд гэж дуудаад байгаа. Яг дуудаад ангууд нь очих гэхэр амар хоол. 1500-тай талдаах шүү. Харин тийм байна. Баян үлгийг нааштай тий. Тий, хөвсгөлчин 1000 байхгүй юу? 1000 ч хүрэхгүй л дээ 900. Ховд руу дөхөөд ирэхлээр зам нь амар гоё болчихдөг юм л шүү дээ. Ер нь ингээл чигээрэл засамлаар явд юм бил. За ганг имэ гэдэг дуу бүтэж байна. За rap стилээр old school буюу одоо нөгөө бидний сонсож өссөн нөгөө нэг I stop, my stop гэдэг шиг л одоо юу штэ. Одоо нэг үглэлттэй тий. Ер нь бид гурав сонсдор гэл тий. Бид гурав чи ер нь ийм I stop generation-ы 3 хүн баг. Дөрүүлээ тий. Манай найр би Wandebog. Энэ миний хар гэж минь дотор. Наа чи гоё эмээгийн дуу шүү дээ. Би Wandebog. Жинхэнэ алдаг байхгүй юу? За. Энэ жинхэнэ одоо old school штэ. За бэлэн болсон уу? Вандебол те. Унана. Би тэр унана гэх. Яг унаад байгаа мó унана юм уу те? Шүлгээ Зассан шүлгээ дахиад явуулаач. Зассан шүлгээ явуулах уу? Явуулж үзүүлээ те. Зассан шүлгээ явуулаад пин пост болгох. Пин гэдэг яг нь гадаадаар. Тийм пин гэдэг. Монголоор бол хад чинь гэсэн үг те. Энэ хараа 100 мөрнөөс дээшээгээ явахгүй гэж авчих шүү дээ. 100-аас илүү болцсон юм уу? Чи хэрхэн дууссан юм уу? Гүү хэлэхгүй. Мөрөө. Юу гэж наа чи амар их явах хэрэгтэй шүү дээ. Юу явахгүй шүү дээ. Явдаг юм аа. Энэ явахгүй. 100 100 мөрөөс дээшээгээ явахгүй гэдэг нь үү? Ягаад 100 мөрөөс дээшээгээ ийм олон мөр. Дээдлийн хэдийг нь хасчаач тээ. Дээдлийн дөрвийг нь хей ганг имэ гэж хэлдгийг нь эсвэл. За ингэчи. Би 2 хуваачи заяа. 2 хувааж явах гэдэг. 2 хуваагаа яв. 2 хуваагаа тэгээ дуугаа нийлүүлэх гэдэг Тэнийг юм. болно шүү дээ. Ингээд гоо дуу нь бол ингээд бүтнээр явж байгаа шүү дээ зүгээр. Үгийн л би та нарт явуулахдаа ингээд 2 хуваагаа явуулах шээ. Өөр арга алга. Над чинь нэг дор явуулах боломжгүй юм байна. Айгүй урт шүлжсэн байхгүй. Чатаар явуулахад тэгээд байгаа юм уу? Гүү чатаар биш нэг нийтээр нөгөө юун дээр комент хэсэгт дуу бол болцсон юм уу? Дуу бол одоо ингээд болж байна. Бараг болцсон баха. Толгой эргүүл. Би одоо дуугаар нь болохгүй гэсэн. чамайг болохоор чам туслаа би өөрөө. Дуу нь бол болцсон шүү дээ. Дуу нь боллог байх вэ. Би ямар одоо шинэхэн ажилд орж байгаа юм байгаа шүү дээ. Яа.
Чи яагаад наад өгшөө энэ цүнхээ өөрийнхөө хажууд ингээд барай яваад эсэ тэрнээс шир. Энэ чинь нэг миний Юм өгөхгүй байгаа юм ноутбук шиг. гэдэг байхгүй дотор. Ноутбук юм аа. Миний ноутбук чи юу гүштэй? Би гордцоо. Миний ноутбук нэг кейсгүй. Аха. Тэгээ тийм болохоор өмнө нь бас туршлага байна. Ноутбук унгааж исэн. За дуу бит юм болсон Цүнхээсээ бай. гаргаад ширээн дээр тавьлаа. Боцоо цүнхрүүг өчдөг байхгүй шууд. За. За ингээ гэр бүлийн радио 104.5 радиогийн 1-р студиэс Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн Дора Ми болон гас өнөөдрийн Ган гимэ химэх дуу төрөн гарлаа. Бидэнтэй хамтдаа дуу бүтээлцсэн сонсогчдынхан үгээр баяжуулсан энэ хуран бүтээлийг хамтдаа хүлээн авч сонсцгаая. За шүлгийг нь 2 хуваагаад оролцсон ба шүү. Yeah, in the house гэнэ. let's go. Яа. Damay changan bostogi chuglen Тэрүүгийн сонсохгүй өнөөдөр би үгүйсэн Инэмдэрлийн хуршта эмэгэ би санан Ингүйх тэр хараараа замбиг минь гэртүүлэн Хэр халамж дүүрэн хүн хариуцлага зааж өсгөн Байлдан дагуулах хүчин хүртэл зөөлөн сэтгэлдэн нүгдэн Ачтээгихэр тал болж Эжинути хариулнан Наттай жалуудыг алганда Хэрара аргадан инхрилэн Авэжиг нэрэн Атганда жахан мазнан Тэгсэн мөртлөө бүгдээрээ Инээгэдэл дагаад явлан Гэнгимэ Ганганимэ Инэмсэглэлдэн майрал Манаймэ number one Гэнгимэ Ганганимэ Гиримайн суперо Дачтар бүгд цуглар хараад жаргалдан Фул болсох Гэнгимэ Гангаса жариутгын Ангимэ Дайхартэй шүүгэр бүлээ Үргэлж хамгаалан Тимэ би гэнгимэ Гар зовгүй ам зовгүй Нэг гараараа хол хийчээд Нүгөө гараараа Эрхлүүзэн Бууз баншин амта болохоор Дахиад гэж бүгд хэлэн Хал товондо хаттан болохоор Гэр дүүрэн инээд зэлэмэн Эмэнэр цана дончдо Инэмдэрлэн солонго Ханч явсан гэрэг санагдуулах хамгийн дулаан Унгавын эжи духрнутын эжин эжи таррохын Мөнөдөр харин би өөрөө ач нарийнхаа ангимэн Мунго хан үснийг нэг удаа би харсандаа Аргал дүүхэр явсан хойгур жаах нэг нь авч үзэндээ Өдрөлгүй баригдсан ч гэсэн нэмэйнэгэ дунгурсан Хөтөл мөрлөж олсон мөнгөл үнцэнтэйгэд сурахсан Илүүгэн өнөөдөр хүртэл зүрхэнд минь хатаад эймэ гэдэг хамгийн гоё амьдралын багш байдаг Имэгэ мэдэхгүй үснэ гэж би Имэгэ өдөр бүр санах нэг гэж би Хайрлаж явдаг имэдэ буян үргэлж хураадаг шүү Өнөөдөр хамт байгаа бол твэр чүнсэрэ Маргааш гэж хойшлуулахгүй хайртай гэж хэлээрэ Ганганимэ Насан бол зүгээр тоо Сикэлэн forever young Гэнгимэ Манай гэрийн number one Имэтэй лав жаргалтай Имэтэй зүрх дулаахан Би өөрөө имэ Үгөмөр сайхан имэ Тоглог бас атман имэ Урачин ха бахархал имэ Гэнгимэ Битти суперо Гэнгимэ Яа, наа чи гой дуу болж. Өгнүүд нь үнэхээр утга төгөлдөр болсон байна те. За ингээд өнөөдрийн Гэнгимэ дуу маань ийхүү төрөн гарлаа яг харахгүй. Одоо нөгөө нэг дууны аранжров шиг хийдэг Эрка эргээ ирснийг батлаа харуулж дуу. Харин тийм байна, те. Миний Дажгүй шүү тийм ээ. Намайг ихэд эртэл одоо амар мэд суужсан Маргааш шатад бас Эрка гарч ирэхгүй. Ягаад гэвэл маргааш доор юм байхгүй учраас. Байхгүй учраас бай. Маргааш стакан амралтаа флакс. Тэрээс ингээ яваад тийм. 4 өдөр л ирнэ тэр. 3 өдөр ирлээ. 3 өдөр л яркарна. Гэтэ манайхан бас их гоё шүлэг зохиосон байх шүү. Энэ нэг шүлгнүүдийнх нь тэр нэг энгийн бас өгүүлэг одоо юу гэдгийг тэр бүх юмнууд нь айгуу гоё нэг юм эмээгийнхээ өмнөөс миний ингээд шар ус босч штэ. Бараг босоор авахгүй. Эмээгээ байнга тэрч яваараа дурсч яваар ер нь өгнүүд нь амар гоё юм. Бараг дахиад өөр жанраар бас нэг орогдож байна. Ганцхан жанраар үзчихлээ үзэхөө. Хип хоп биш.
баг саянагч болно Pop доо. руу. За зүгээр сонирх та нар. Зүгээр Pop pop руу. болчоор мангар урт болчихсон заяа. Тийм үү? Би энийг ямар жанраар хийсэг та нар сонсоол ингээд За, мэдэрчдэхгүй. За маш богинохноор нь хідүүлээ Тий. дахиад нэг өөр төрлөөр нэг сонсож үзье заяа. Сая 3 минут, энэ бол 2 минут гараад байна. Амар Let's go. Hey, hey. It's a red namak changan. Bostogi juglin. Tirugig n сонсохгүй ч өнөөдөр би үгүйлэн. Энэ амьдралын турштай эмэгэ би санан. Ингүй их тэр хайраараа замыг минь гэрэлтүүлэн. Хайр халамж дүүрэн хүн. Хайрцлаг зааж өсгөн. Байлдан дагуулах хүчин үрдэл зөөлөн сэтгэлдэн нуугдан нач. Тэгин хэ артал болж. Эжи нүдийг хариулнан. Аттай жалуудыг алдахында хайраараа аргадан инхрийлэн. Эжигэн хэ атханда жаахан базнан. Тэгсэн мөртлөө бүгдээрээ нэгэд л дагаад явгнан. Гэнгвэ хей ганган нэмэ хей инэм сигэлэлдэн viral манай имэ number 1. Гэнгвэ ганган нэмэ гэрим супер тачнер бүгд цуглархаар аз жарган фул болдог. Гэнгвэ хей гангаса жаруудхан гангмэ дэ хайртай шүүгэр бүлдээ үргэл чангаалан. Тийм ээ би гэнгмэ гар завгүй ам завгүй нэг гараараа хоол хийж хэд нөгөө гараараа ирэхлүүлэн. Бууз пеншн намтай бодхоор дахиад гэж бүгдэлэн. Гал товонд хаттан болохоор гэр дүүрэн нээцэлмэн нар цаана донштой нэмдэрлэн солонго хаан шавсан гэрэг санаг дуудах хамгийн дулаан өнгө. Хавын ээжи духэрнүүд нээжи тарохин. Өнөөдөр харин би өөрөө ач нарийн хагаан гэмэл. Мөнгө хаан осныг нэг удаа би харсанда. Аргал түүхээр явсан хойгоор жахныг нь авчилсан дээ. Бүдэлгүй баригсэж гисэн имэ инээгээ дүнгэрсэн. Хөтөл мөрлөж олсон мөнгө илүүнсэн тэгж сургасан. Тэрэл дүгэн өнөөдөр хүртэл зүрхэн минь хатаатай. Имэ гэдэг хамгийн гоё амьдралын багш байдаг. Имэгээ мэдэх үсэн нэгэнч би имэгээ өдөр бүр санах нэгэнч би хайрлаж авдаг имэдэ. Буян нүргэлж хураадаг шүү. Өнөөдөр хамт байгаа бол твэр чүнсэрэ. Маргааш гэж хойш суулахгүй хайртай гэж хэлээрэй. Hey ганган нэмэ насан бол зүгээр тоо сэтгэлэн forever young. Гэнгвэ нэгри number 1 имэдэ алла жарлустай имэдэ зүрх дулаахан. Тийм ээ би өөрөө имэ үгөмөр сайхан имэ цогцод басатан имэ урачин ха бахархад имэ имэ гангвэ урт бидний собрат. Хош. Е. Эмэ. Бас ийм ингэсэн бол бүр сонирхолтой болох байсан байна. Юу гэхээр эмэгтэй өнөр өглүүлсэн бол яг тэгэхээр би өөрөө ганг эмэ. Би өөрөө эмээгээд байгаа. Тийм байна. Гэтэ гоё өмнөх нь бүр илүү гоё болсон байна. Санийхоос гоё болсон. Гэтэ өмнөх нь илүү их нэг бид нар чи бүгд олдсгүй хүмүүс шүү дээ тий. Энд чи ямар нэгэн жинзээ байхгүй байх тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ яг гоё юм эхнийх нь бол гоё болсон байна. Энийг бүгдээрээ гаргая. Би бүр сонсоод бүр эмээ болмор санагчлаа. Бүр нэг сон гоё юм дуудаа болчихвол өөрийн гэсэн дуудаа болчихл те. Тийм ээ бэ гангэмэ. За бүр одоо давраад хэлж штэ төгсөлт нь эмээгийн хоолоогоор турхаа болчихож хоол иддэггүй юм уу гэд дуусвал яаж яа гэж. Би ер нь ингэж бодлоо. Ирээдүйд эмээ гэдэг хүнээр айгу бахархлаа. Тэгэхээр би нэлээд том болоод те ер нь настай болоод одоо ач зээнэргээ битээ намаа өвөө гэдэг эмээ гэж дууддаг те. Цаолээ харам. Тэгээ эмээнэрийг саний эхний энэ хоёр дуг сонсож айгуугаа эмээнэрээ санаж шүү бас те. Эмээнэрийн дуу бол бас гангл байна. Ер нь тэгээд би бас энэ дээр нэг ийм үг орвол гоё байсан болов гэж бодоод байна. Мөнгө төгрөгийг бол жоохон цацдаг штэ хүүхдүүдэд ач нартаа нэг нууц мууцаар те. Маа гэдэг те. Ингэж мэгдэг үг мөг оруулаа те. Эмээ энэ хоёр айгуу адилхан юм шиг хошин талаас нь те. Бид нар заримдаа ингээд нэг яг нэг өөр газар хүмүүс ингээ мөнгө төгрөгөө өгдөг штэ бүжиглүүлээд. Тэгээ эмээ ч гэсэн би намайг бүжиглүүлж. Яг. Бала. Залуучууд буруу мөнгөн те. Залуучууд өөр газар буруу хүмүүс болгоод өөр газар хүн бүжиглүүлээд мөнгө өгч чинь те. Манай эмээ бол ач зээнэрээ бүжиглүүлээд мөнгө өгч чинь. Тэгээд манай эмээ хараа тэр тэтгэврийн хитгэн цаас нь уул нэг цөөх хитэн цаас. Гэтэ амар хүтэмжтэй ингэдэг те. Тараадаг маа. Тэгээд эмээнэр чинь бас юм баггүй. Нууцаар ингээд те. Өөрийнхөө хүүхдүүдээс нууцаар ач зээнэрээ пам гэдэг одоо хахуулдаг те. Дээл цам орцсон штэ. Орцноо. Дээл цамцныхаа дотор байгаа штэ. Дээл цамцныхаа дотор нөгөө нэг ингээд
ингээд ийм тусгай карма ойцсон зөө. Тий, өөрөө Тэр нөө айгу хамгийн гол нь амар том хамгаалттай. Яаж шиг гараа явуулсан авч болохгүй. Тэр тэгэл заримдаа эмийнхээ ингээд энэ ингэрийг тэмдэж үжиж барьж үзээд та Монголтой л шүү дээ гэдэг. тэгээд бас ингэх юм бэ. Энэ имэнэр бас Монголын бас энэ одоо яг одоо бол энэ супер од болоод байгаа энэ хідэн залуучууд одоо энэ сошиал ертөнцид од болоод байгаа залуучуудыг яг од болгосон хүмүүс нь дандаа имэнэр нөхгүй бас. Тийш дээ. Яг уул ингээл видео хийгээд идэг гэсэн манай энэ одоо нэг хоёр залуу байгаад идэг штэ. Видео хийгээд идэг гэсэн. Нэг хүн үздэггүй байсан. За Имээдэг эзэн чи зөрс бан. яг зү тэгсэн. Манай монголчууд тэгэхээр яадаг гэсэн үг. Имээ үзэх дуртай гэсэн үг. За Имээ үзэх дуртай. тэгвэл би нэг сүүлийн үед юу нэг рил хийж бодоод байгаа юм. Имийг оруулаад ирээ. Үгүй. Чамтай зүгөө. Манай имээ гэдэг болгочихсон. Нас бол зүгээр тоо гэдэг аа штэ. За ингээд Дореми болонд өнөөдөр Гангимигийн талаар ярьлаа. Харин эх 7 хоногийн 5 гарагт Дореми болонгаар мэдээж улсын их баяр наадмын талаар хэлүүлээд дуу бэлдэж хүргэж. Монгол наадам гэдэг дуу юу хөө? Гэтэ ягаад чи имээ гэд бодсон чи одоо бид нар донд байгаа ганц имээ болох боломжтой ганц л хүн байгаа юм ба шүү. Тийм шүү дээ. Тэгээ төсөөлгөөр айгүй эвгүй маа. Бүгдээр өнөөдөр заяа зориулсан сайхан дуу бүтээ. Одоо хараа миний эргэн тойронд айгүйх заяанаар байдаг байхгүй юу? Одоо бүгд имээ болно гэж бодохоор айгүй эвгүй баг. Заяа имээ. Би гэхдээ одоо өөрийгөө гоёор дуудуулна штэ. Эмма. Энжи менжи гэдэг нэртэй хүмүүс өчтэй. Энжи имээ яа. Оо бүр Джессика Меска бүр одоо бүр янз янзын нэртэй бүр алсан штэ. Найка имээ. Басал Эвгүй маа те. гадаад Имээ бол байж болоод байгаа. Хоёо болж байна. Найка имээ чи бас нэр арай хурцлах юм те. Чанга имээ те. Тийм бэ. За гих мэдчлээ маш олон имээ өөнөр бол төрхнөө. Тийм байна. Мизово. Мизөө мөө дэвгүй те. Гэхдээ яг бид нэг тасцсан байдаг юм байна те нэрнүүдэд. Тасан байгаа. Яг дээр үеийн хүмүүс ч арай өөр нэртэй байсан бол. Тий, должидмаа имээ гэхэд яа. Гэхдээ одоо энэ хаалта туяаг чи туяа имээ гэсэн ч эвгүй байна. Бас жоохон сонирн байгаа ч Гүй бас гайгүй. Туяа ихчээсэн байхгүй. Туяа бол ихчтэй тохироод байгаа. Туяа муяа чинь. Эмэр биш ээ нөө. Цэрэн дондог имээ тэр гэдэг чинь яг болж байгаа байхгүй. Должидмаа имээ те долоо. Гэтэ орчин үед чи хардаа хүүхдүүд эмээнийх нь нэрийг мэддгүй юм байлээ. Долон будал нэрээ должид гэж байд юм. Манай хүү эмээгийнх нь нэрийг мэдгүй саяхан хүртэл үшээ манай одоо охноос суугаад байгаа байхгүй. Хүү бол мэднэ. Охноос сууж одоо сургуульд орно штэ. Эмээгийнх нь нэрийг мэдгүй гэсэн чи хийн гэсэн штэ. Уран чимэг юм ээ те. Инээж минийгээд чи эмээгийнх нь нэрийг мэдгүй гэсэн. За содоо юм уу гэж яаш. Тэгээ нөө имээ гэж дууцаараа байгаад нэрийг мартатлаа ингээд имээ гэдэг явчихдаг. Танаа ээж чинь бол урнаа ихч байхгүй. Тэгээ урнаа ихч байхгүй. Имэг бас болохгүй байна. харин нэр нь урнаа ихч байхгүй. шинэ үе гарч ирж нэрийг мэдгүй. За ингээд имээний яриаг дуусгая. Энд За, түрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань танд хүрлээ. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мис ажиллаа. Мөн Монгол Улсын өнцөг болон бүр дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа Баярлалаа. Сонсогчдод баярлалаа. Сайхан ухтаж авсан хамт олондоо баярлалаа. Сонсогч нартаа баярлалаа. Ингээд олд скулэр танд баяртай гэж хэлье. тийм ээ. Ингээд Улаанбаатарын өглөөний өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болоо. Хамтаа ураагаад за. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Тийм ээ. За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ястай гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн Дореми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио